20 минут үзэгчтэй өнөөдрийн та бүгдийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суугт телевизийн дуустдаггүй яриа хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр монголчууд бид бүхэн хөрш улс орнуудтайгаа худалдаа наймаа хийж чаддгүй. Тэр дундаа байгалийн баялаг болсон түүхийн нүүрсийг зах зээлийн үн ханшаар борлуулж чадаж ирсэн үү гэсэн асуулт бол яригдж байгаа. За хэрвээ үзэгч тоохон мартаагүй бол ердөө хэдхэн жилийн өмнө олон их найдаар хэмжигдэх нүүрсний хулгай гихч асуудал тэгдэж тухайн засгийн газар огцрох дээрээ тулж жигсаал цуглаан өвмэн самуун гүйцэх дээрээ бол хурж байсан удаатай. За тэгвэл сүүлд их хурлын хэсэг гишүүд урд түвштэй байгуулсан харбины гэрээ гихчийг чухам зүйл заалт нь ямар байсан юм бэ? Монгол улсад ашигтай байж чадсан уу? За нөгөө талдаа бас энэ хяналтын сонсголыг хийх ёстой юм уу гэдэг бас юм санал санаачлал гаргасан боловч олонхын саналаар бол үүнийг бол дэмжээгүй байгаа. За гэхдээ мэдээж нүүрсний асуудалтай холбоотой үйл явдлууд бол ингээд дуусаагүй. Өөрөөр хэлэх юм бол монголчууд бид бүхэн яг энэ байгалийн баялагтай эзэн болж байгаа юм бол яагаад өөрсөндөө ашигтайгаар ингэж хоёр талын болон олон талд гэрээ хэлцээрийг хийж чаддгүй юм бэ гэсэн юм асуулт тавигдж байгаа. Тэгэхээр яг энэ сэдвийн хүрээнд нэр бүхэд 5 зочныг урьж ирүүлэн өнөөдрийнхөө хэлцүүлгийг хийж байгаамаа. За ингээд хилцүүлэг төрөлцсөн ирсэн та тавта талархлаа илэрхийлье. Би оршлоо нийлээ урт хийчих шиг боллоо. Тэгээд албаасаар эхлүүлье. За өнөөдөр манай хилцүүлгийн зочноор Жодгийн Баярмаа Монгол улсын их хурлын гишүүн. Жаргал сайхны Зол Жаргал Монгол улсын их хурлын гишүүн. Дамжингийн Дамб аж үйлдвэрийн гавьяат ажилтан Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан зөвлөх инженер. Тэгмэдийн Луточр эдийн засагч судлаач. Алтан хуйгийн бар хүү цанхүүч судлаач инженер. Оршлоо ер нь их маш бага хийгээд бидний цаг бага учраас ажил хэрэгтэй шуургаалаа гэж бодож байна. Тэгээд их хурал дээр сүүлд хэсэг гишүүд гарч ирээд хэвлэлийн дандаж мэдээлэл өгсөн байсвараач илэрхийлсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ харбины гэрээтэй холбоотойгоор хяналтын сонсголыг бол хийх ёстой гэж шаардлага тавьсан боловч эрх баригч нам болон за бусад намын эслүүд ч гэсэн бас ямар улс төрийн тохироо өстэй би мэдэхгүй. Ямар ч энэ удаад бол дэмжихгүй гэсэн саналыг өгсөн. Тэгэхээр Зол Жаргал гишүүн чухам одоо юу болж байгаа талаар нэг товчхон мэдээлэл өгөөч. Одоо хил ам дагуулсан л мэдээлэлүүд зөндөө гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэрий чинь сонсохгүй бол хил ам дасрахгүй. Дахиад 10 жил ингээл явах бах. Тийм болохоор сонсчвол яасан гэдэг сонсох тийм төр ороо байгуулах саналыг Баярмаа гишүүн Гамбат нарын гишүүд гаргаад баланкан дээр гараа үсэг зурулсан. Би бол хамгийн дөрөнд тэмцэн хүмүүсийн нэг 40 лөө тий. Тэгээд 40 гишүүн гараа үсэг 126-аас 40 3-ны 1-ийг хангалттай шүү дээ. Тэгэхээр сонсох хэрэгтэй. Сонсчоод үнэн бодол нь юу байгаа юм? Тэр зарим мэдээлэл нээж болохгүй бол тэрийг хаалттай бас бийж болох л байлгүй дээ. Ямар ч юм энэ процесс нь явагдаад нэг талтаа гарчих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ямар шалтгаантай тэрийг хааж авч үзсэн бол одоогор л мэдгүй л. Гишүүн Баярмаа. Яг эргээд сануулхад энэ 24 оны 12 сарын бараг 27-нд байна уу? Яг нэг өвөр шөнийн заагаар гэдэг шиг яг шинэ жилийн өмнөх 7 хоногийн баасан гарагтны яралтайгаар морь орж ирсэн. Тэр нь бол энэ нөгөө ерөнхий хэлэлцээр байгуулах үндсэн зарчим баталсан. Тэр бол ерөөсөө л үндсэн зарчим байхгүй. Түүнээс биш нарийн тэр гэрээний үнийн дүнтрэл ерөөсөө ороогүй шүү дээ. Тэгээ тэр үед бол ерөөсөө гişүүд маш ихээр асууж ирсэн. Яг үнэн хэд байх юм бэ гэд. Энэ тухай нүүрсний дээ одоо бид нар ч нөгөө нүүрс худалдаа авах гэрээний тухай яриад байна шүү дээ. Тэгэхээр тэр талаар бол ерөөсөө мэдээлэл олж авч чадаагүй. Тэгээ ерөнхийдөө тэгээд нөгөө баяр төгцсөн. Тэгэл тарсан юм л та. Тэгээд ердөө 1 сар гаргаад чуулган завсралсны ард дээр би энийг маш сайн санаж байгаа. Чуулган завсралаа тарсны дараагийнхан 7 хоногт гинтгийн эдийн засгийн байнгын ороо хуралдаад тэгээ нөгөө хилцээрийн үндсэн зарчимд үндэслэн хилцээрийн төслийг
оруулж ирсэн билээ. Тэгээд ерөөсөө үндсэндээ бол хурлын гишүүд бүгд бол ерөөсөө мэдээлэл бүр авч чадаагүй. Эдийн засгийн байнгын хорооны хэдэн гишүүд суугаад нилээ их нарийн асуусан боловч олигтой бас мэдээлэл авч чадахгүй тэгэл өнгөрсөн. Тэгээд өнгөрөө тэр чинь чуулган завсарлагдсан байсан учраас дараа нь 3 сард хаврын чуулга эхлэмэгц 25 оны оруулж ирээд нөгөө хилцээрээ батлаад тэгэл өнгөрсөн. Тэгээд тэрний ард дээр нөгөө хилцээрийн дагуу яг гэрээ нь яаж батлагдаж ямар үнийн дүнгээр хийгдсэнийг хинч мэдээгүй тэгэл өнгөрсөн. Ерөнхийдөө тэгээд сая намар 9 сард зарим нэг хүмүүс бол шүүлүүлээ шүү дээ. Тийм чи 2 дахин хямдаар хийсэн юм шүү гэд. Тэгээд тэн дээр үндэслээд биднэрт албан ёсоор захиа ирсэн. Улсын их хурлын гишүүдээ та нар энэ дээр анхаараач гэд. Тэгээд тэрний дагуу бид нар юу н анхаарал хандуулж энэ нэрээ юу болоод өнгөрөө гэд ингээд нөгөө гэрээ энтрийг үзэх гэхээр нууцсан. Тэгээд тэрнээс хойш бид нар ч одоо үзмээр байна, сонсомоор байна, иргэдэд мэдэгдмээр байна гэл ингээл явж байгаа юм л да. Тэгээд харамсалтай нь үр дүнд хүрч чадсангүй, сонсголыг хийх энэ асуудлыг бол улсын хурал дэмжсэнгүй 60 гаруй хувь нь дэмжээгүй. Өөрийн хөнгөлтөд хэдийн тал авъя гэсэн чинь манайх 50% хөнгөлт өгцөө ингээд асуудал ирээд байгаа чинь энэ юу юм бэ? Тэр орон төсгөө хотлаа зүйл энэ өөрөө нэг бараг 55-аас 60 удаагийн ажил хэсгийн одоо хуралдаанууд яваад за энэ дээр миний санаж байгаагаар бол одоогийн Монгол Улсын ерөнхий сайд Учрал сайд за мөн одоо сүүлийн хурлын даргаар ажилласан Амар Баясгалан за мөн миний бие гэдэг жишээ нэг нь мартчлаа ийм хүмүүс энэ ажил хэсгийг ахлаад нөгөө талтайгаа хилцээрүүдийг хийсэн ийм одоо зүйл байгаа. Мэдээж тийм 5% хилц одоо хөнгөлт идлээд болоо гэсэн асуудал байх юм бол тэрийг бид нар Монгол хүн байндаа шууд аваад явна шүү дээ. Мэдээж юу гэж улс орныхоо эрх ашигтай тэрийг багасгаад нөгөө талдаа давуу эрх олох талын юмыг бодох вэ гэдгийг бас энэ дэшин залруулаад хэлчихье. 2 дуудаага сонсгол хийх чинь л да. Тэгээ өмнө бас олон өдөр үргэлжилсэн нүүрсний сонсгол хийжсэн. Та зөвхөн энэ дээр ямар бодолтой байдаг? Одоо цэрэг дайнтай холбоотой тийм айхтар стратегийн нууцгэр хэл биш юм бол тэр нэг нүүр судалдаг худалдаа авах гэрээг бол их нууцлаад байх шаардлагагүй байх л гэж бодож байна. Ард түмнөөс юуг нь нуугаад байгаа юм. Тэр ямар нэгэн ното гэрээ хичээл нуугаад байх шиг байл гэж хардж байна. Эдийн засгийн утгач. Одоо манайх засгийн газар эрх баригчид нүүрсийг маш их сонирхдаг. Яагаад тэгэхээр манай одоо хамгийн гол орлого нь нүүрс байгаа байхгүй юу? Тэгээд тэрний 90 сая тонны нүүрсний одоо 60 сая тонн нь одоо зөвхөн Эрдэнэс 5 толгой дангаараа гаргадаг. Тэгээд улс төрчид одоо нөгөө төрийн хэмжээний компаниараа дамжуулж тэр нүүрсний үнийг тэг гэрээнд оролцдог. Тэгээд хямдруулсан нөхцлөөр гэрээ хийгээд өөрсөндөө ашиг хонжоо олдог. Нэг ийм хулгайн эсхий байгаад байгаа учраас эн чинь угаасаа энэ улс яг энэ гэрээнд оролцоод нууцлаад байгаа юм яваад байгаа юм л та. Тэгээд энэ нөгөө энэ нэг бартерын гэрээ хийдэг, офтек гэрээ хийдэг маань угаасаа нэг эдийн засгийн утгаараа Монголд ашиггүй байгаа. Яагаад тэгэхээр бид яг бэлэн мөнгөөр одоогийн зах зээлийн үнээр үнэтэй зарж болох байтал 20%, 30% за мэдгүй одоо харбины гэрээ хэдэн хямдралтай тий 50% зарим хов яриа явж лээ. Энэ хямдралтай үнээр хийсэн мөртлөө хариуд нь бид нар хятадын бараа бүтээгдэхүүнийг бартераар авах, бэлэн мөнгө авахгүй ийм нөхцөлтэй гэрээ хийгээд байгаа нь яг манай төлбөрийн баланс дээр маш том цохилт болж хохирлолтой юм гэрээ болоод байгаа. Тэгэхээр энийг яалтчгүй бид нэр ил тод гарах ёстой. Энэ гэрээний үр дүн юу ах юм бэ? Эдийн засгийн ашиг нь юу юм, хохирол нь юу юм гэдгийг яг мэрэгжлийн хүмүүсийн хүрээнд хэлцэж шийддэг. За ядч дараагийн гэрээ ихтэй энэ дээр алдсан шүү гэдэг одоо нөгөө хэрүүл болохгүйгээр одоо бид нар чинь оюутлогоо гэрээгээл 20 жил хэрүүл хийлээ. Тэрэн шиг одоо энэ дэр ингэж алдсан байх, энэ дараагийн гэрэг ингэж хийе гэдэг ийм нэг юм руу чиглэж тогтох хэрэгтэй байл гэж бодож байна. Инженер Барху 25 он жоо ярьсан сэдв те. Тэгээ нөөцний хулгай гэдэг яг гол яриад байгаа нэг л зүйл байгаа шүү дээ. 10 миллиард долларын дунджаар алдагдaltaй гэрээ хийсэн баг магадaltaй байна. Мэдсээр үжим гэрээ одоо засгийн газрын оролцоотойгоор хийсэн болвол энд бол одоо тодорхой хэмжээний авилгалын асуудал, мөнгө зүйсэн байх асуудал байж магадгүй гэж хардаж, сэрдэж хүмүүсийн анхаарлын төвд очиод асуудал яригдаад байгаа шүү дээ. 23 оны 7 сарын 7-нд байсан баг те. Дандаа шатар даргын одоо юу гэдэг нь тогтоол байж байна л дээ. Open data дээр байгаа байхгүй би хэвлээд авчихсан. Тэгээ энэ дээр ижил утга байгуулалтаа хамгийн анхны тогтоол гарсан юм билээ. Их хурлын тогтоол. Тэгээ 58 биш 68 дугаар тогтоол те. 68 дугаар тогтоол. Тэгээд энэ 68 дугаар тогтоол дээр бол юу гэж нэхэхээр яг
ерөнхийдөө эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах за тэгээд нөгөө тэр таван толгойг бас ашиглалтыг сайжруулах, тээвэрлэлт юм сайжруулах юм агуулгатай юм тогтоол гарсан юм байл. Энэ дээр бол одоо бас урт хугацаанд хэлцэл хийх, нүүрсээ борлуулах юм чиглэл засгийн газар төгсөн. Тэгэхээр энэ тогтоол дээр бол ингээд даалгасгой гэдэг оюун эрдэнэ даалгасгой гэсэн юм үг үлбэртэй. Их хурл ч нөгөө засгийн газрын хяндаг чиглэл өгдөг юм байгууллага байна те. Энэ тогтоолыг хятадын тогтоол гарцсан байгаа гэж хараад байгаа. За тэгээд сая золжоргол их шүүлж 58 дугаар тогтоол гээ те. 24 оны 12 сарын 27-нд нөгөө шинэ жилээрээ төрөө хэлсэн тогтоол те. За энэ тогтоол их сонир тогтоол гарсан байгаа. Нэр нь гарч ихтэй тийм ээ. Монгол улсын засгийн газар, бүгд найрамд хятад ард улсын засгийн газар хооронд гашуун сухбат ганц мод бомтын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хилцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлгээд маш тодорхой юм гарч ихтэй тогтоол байж байгаа. Тэгээ энэ тогтоол дээр энэ нөгөө хардлага дагуулад байгаа зүйлүүд шийгээд өгсөн байж байгаа. Нөгөө гэрээ дээр одоо нүүрс судалдахдаа жишээлбэл иймэрхүү үнийн аргачлалаар тий урд нь одоо хийжсэн тий хямд үнийн аргачлалаар гэрээгээ хийгэрээч гэдэг юм уу тийм утга агуулгах хөө залтууд байж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө хардлага дагуулгын хүүсрүүл болж байгаа. Тэгээд энэ дээр энэ тогтоол дээр болохоор зөвшөөрсгөө гэж оюун эрдэнэ зөвшөөрсгөө гэж засгийн газар хүсэлт тавиад тэрийг зөвшөөрсөн байдалтай. Түрүүчийн тогтоол дээр даалгасгөө гэж хэлсэн бол зөвшөөрсгөө гэж. Тэгэхээр энэ бол ерөөдөө бас засгийн газрын тухайн засгийн газар нэлээд лобби явж байсан. Энэний өмнө миний санаж байгаагаар бол 12 сарын 25-нд байхаа хин 24-нд ч үлээ туван мэдээлэл хийжсэн. Одоо хоёр талаас ажлын хэсэг байгуулагдаад одоо энэ асуудлаар ярилцж байна. Бараг 60 гаруй удаа уулзсан энэ асуудал яригдчихэж байгаа гэдэг. Тэгэд энэ асуудал ингэж л явсан төвхтэй л дээ. Тэгээд мэдээж гэрээний асуудлууд мэдээж засгийн газрын хоорондын хилцээрээс бас тусдаа аж ахуйн шин шаардлагатай юм зөвлөлөө гэдэг бат цэцэг сайд зүйлд хэлнэлээ л дээ. Тэгэхээр гэрээний асуудал дээр бол тусдаа жиж ярьсан дээр зүгээр анх эхлэл нь бол ингэ тавигдсан юм л зүйл байна. За өнөөдөр бол одоо хангалттай одоо хууль зааснаас 32-оос доошгүй гишүүд гарын үсэг зурж санаачилсан байх ёстой. Энэ одоо тоо гүйцэцээ хангалттай хүрсэн байгаа. За энэ 3-7 хоногийн хооронд бол маш их үйл явдал өрнөлөө гэдгийг та бүхэн мэдж байгаа. За энэ сонсголыг хийхгүй тулд одоо гадна дотноос янз бүрийн улсууд улсын их хурлын гишүүдэд утассан байгаа, ирж уурдсан гэж байгаа, янз бүрийн юм амлсан гэж байгаа, битгий зураарай гэж их олон одоо хүмүүс энийг хийхгүй тулд ингэж явсан. Гэвч одоо бас олон шудраг гишүүд байдаг учраас ямар ч байсан ард түмний мэдэх хэргийг хангах энэ ажил бол одоо цогт тоондоо хүрсэн байгаа, хангалттай тоонд хүрсэн байгаа. За одоо хэдүүлээ жоохон тодорхой ярина эзэн холбогдогчтой. За би яг зүгээр ингээд дэлгэсэн дээр ингээд зураг энэ төр янз бүрийн үзүүлэл явна шүү. За тухайн ерөнхий сайд хүн харагдаж байна. За өөрөөр хэлэх юм бол өөрийн хамаарал бүхий одоо юм ах トゥ ус гэдэг юм уу бизнесийн хамтрагчтай энэ гэрээнд бол оролцуулсан нь одоо ил болцсон л явж байгаа. Одоо бүр бод гүрүүд бэлбэ хэлээ л дээ. Тэгэхээр одоо яг хин дээр одоо тэр гэрээнд нь итгэхийлэн оролцсон байдаг. Энэ бол зүгээр хар тоол яваад байгаа. Одоо өөрөөр хэлбэл 10 тэрбум доллар буюу 35 их 80 төгрөг гэж байгаа. Энэ бол зүгээр хар тоо. Одоо анх нөө дорж хамт нөгөө сайд чинь тухайн үед нэг 40 их 80 гэдэг үлээ 20 их 80 жилээс нь хэлжсэн шиг. Тэгэхээр хоёр улсын хурлын гишүүн ирсэн байгаа учраас яг одоо энэ сонсол харбины сонсголыг хийхээс өмнө яг бодиттой хохирол Монгол улсыг хичнээн төвөрний хохирол учирсан гэж байна. Одоо утсан байдлаар нь гараад байгаа юм тий. Өөрөөр хэлэх юм бол бид ч бас нэг алдагдсан боломжийг дүүх ярьдаг болчиход байна. Өөрөөр хэлбэл энэ гэрээг яг харилцан ашигтай хийсэн бол Монгол улсын одоо нийгэм эдийн засгийн төсөвт одоо тийм их өрөө өгж өгөөсөн ч гэдэг юм уу гэдэг талаар 247 сая тонн нүүрсийг 20 жилийн хугацаанд нийлүүлнэ нийтдээ. Эхний хэдэн жил нь 5 сая, дараа нь 6 сая, дараагаар нь жил болгон 20 сая тонн нүүрс. Нийтдээ 247. Тэгэнгүүт 247-г инх хоёргооч нэг $50 зөрөө гэдээ яриад байсан баха. Ер нь 40-50 долларын зөрөөтэй байна. 247-г 40-50-аар үржүүлэхээр $14. Тэр тонн хаанаас гарч ирж байна гэхээр миний ойлгож байгаагаар би тэр үед бас харж байсан л да. 11 сарын биржийн үн нэг $100 орчим байсан хил нөхцлөөр. Уурхай ам нөхцлөөр нь болохоор $60 байсан. Тэгэхээр 60 40 102-ын зөрөө нь $40, $40-ыг $240 үржүүлэхээр $14. За тэгвэл энэ дэр нэг юм бий. Тээврийн зардал байгаа. Уурхай ам нөхцлөөр бодвол тээврийн зардал орог байхгүй юу? Бирж чинь хил дээр үрж өгөх. Тэгээ тээврийн зардал нь 10-20 доллар. Хятад компаниуд бол $20-оор тээвэрлэдэг. Манайхан зайлуулдаг нэг
өнөө өөрсдөө үнэ зөгж унгааж байгаад нэг 10 гаруй доллараар. За ингээд тэрийг нь хаслаа гэтэл нэг ялгаагүй л тэгэл жилийн хэдэн зуун сая долларын зөрөө буюу жил болго их 80-аар тооцогдох. Тэгээд тэр үнийг нь болохоор хийж болдгоо. Одоо хийж болдгоо ч юм билүү. Ядж яхад нэг юм нэг ном энэ төр тарааж өгнө гişүүдээр нууц материалтай танилж энэ төр гэдэг нэг тийм гаруй зураг бүгдээр нь тараасан шүү дээ. Тэгээд тэр дээр нэг нуугаад байгаа юм байхгүй. Ер нь нэг тийм нууц юмтай танилж гаруй зураг гэдэг юм дээр нэг зурж юмргүй юм бэл. Яг ингээ аваад үзэхээр айхтар нууц юм байхгүй. Гэсэн мөртлөө ингээ хүмүүсийг нэг юмтай танилцсан юм шиг болгоо ячдаг. Тийм болохоор чуулган дээр би бол их 80-аар тоологдох зөрөө гараа шүүл гэж ярьжсэн. Тоог нь бол мэдэхгүй юм чинь. Тэгээ саяны таны асуулт сүйдэн дээр хүмүүс хэлсэн тоог бодохоор зүгээр л үржүүлсэн л байгаа юм л да. 10 тэрбум. Тэр нь ихжиж болно, багжиж болно. Тэр бол үнийн индексээс хамаарна. Тийм. Тухайн жилд ямар үнийн индекстэй байна гэдгээс л хамаарна. Үнэн нь болохоор зах зээлийн индексээр өөрчлөгдөнө. Үнэн баггүй тэр нь. Одоо нэг юм суур үн байна. Дараагийн үйлдвэрлэлийг нь бодохдоо өнгөрсөн үйлдвэрлэлд 5 захын мэдээ яаж дээшээ доошо болсон бэ? Тэрний дундчаар энэ өөрчлөгдөн. Тэгэхээр чинь ингээд уян хатан юм шүү гэж тайлбарлалт. Гэхдээ тэр 5 зах зээлийн 5 захын мэдээний 3 нь Монголын нүүрснээс шууд хамаардаг. Буюу жин дарах 70% нь Монголын нүүрснээс шууд хамаардаг. Үн. Өөрөөр хэлбэл миний зарсан нүүрснээс одоо би үнэ хямдруулж зарахаар нөгөө зах дээр хүн чинь хямдрна шүү дээ. Тэр өөрийнхөө нүүрсийг хямдруулж зарж үнийг хямдруулж аваад буцаагаад тэр индексээ ашиглах нь өөрөө жоохон асуудалтай. Тэгэд би яг энэ асуудлыг тавьж ирсэн. Эдийн засгийн байнгын орон дээр зарчмын зөрүүтэй санал гаргасан, 4 санал гаргасан, нэг нь энэ байсан. Нөгөөх нь болохоор сорчлохгүй шүү. Зөвхөн когч нүүрс гэдэг санал хятадаас орж ирсэн. Тэрийг нэг яаж игээд байнгын орооч дэмжсэн, чуулган дээр дэмжсэн. Бусад миний 3 санал болоод яваг. Энд яг нэг ноцтой одоо хардах үндслэл байгаад байгаа юм л да. Юу гэвэл сая энэ даалгасан тухай те зандан шатар их хурлын дарга байхдаа нэг юм тогтол гарч ирсэн байгаа юм. Тэгээ 2024 оны 2 сард энэ чинь бас зөндөөл ирсэн. Одоо баг бидний яриа болгон точиг л ингээл давтдаг боллоо л доо. Тэнд болохоор ямар одоо илтгэх хуудас гарсан бэ гэвэл нөгөө Эрдэнэс 5-7 бүрэн эрх төлөөлөгч Ганбатаас тухайн үеийн засгийн газрын хэрэглэх дарга амар баясгаланд одоо энэ нүүрсний тэй холбоотой энэ төмөр замын гэр холбоотой энэ хилцлүүдийн талаарх илтгэх хуудас явуулсан байна. Тэгээ тэр дотор бол маш тодорхой бичсэн юм л да. 7 удаагийн хилцээрийн ар дээр яриа хилцлийн ар дээр дараах зүйлийг ерөнхийдөө тохиров гэд. Тэгээ тэр дотор юу байсан бэ гэвэл айлын тал буюу бүгд найрамдах хятад ард улсын одоо компани те China Energy компани нүүрсийг биржийн үнээр авахыг зөвшөөрөв. Тухайн биржийн үн ямар байх вэ? Яг түүгээр авъя гэдэг зөвшөөрлийг бол баг өглөө. Харин айлын талаас тавьж байгаа санал бол 5% хөнгөлт өгөөч гэсэн. Тэгээд тэрийг бас шийдэв гэсэн агуулга байгаа байхгүй юу? Тэгэл эн чинь юусе хамгийн том хардах үндэслэл болж. Тэгээ 2 сард ийм асуудал яригдчихсээр атал яхаараа хавар 6 сар болдоо сонгуул боллоо 7 8 9 тэгээ намар шинэ засгийн газар гарангууд нөгөө тохироо шал өөр болоод одоо нөгөө 2 дахин хямд үнээр 16 жилийн турш ийм тогтвортой тогтмол үнээр худалдах болчихоо. Яаж явсаар байгаа тэр биржийн үнээр авъя гэсэн тэр яриа нь ор мөргөө алга болчихоо гэдгийг чи бид нар мэдхийг хүсэж байгаа байхгүй. Тэхийн тулд энэ хянан шалгах төр хорооны чинь нэг онцлог нь бол одоо нотлох баримтыг одоо үнэлж дүгнэж шинжилж судлах хэрэгтэй. Хяналт хийнэ гэдэг чинь зүгээр нэг ажлын хэсэг байгуулах бол өөр. Тийм учраас энийг бол ажлын хэсэг байгуулж маш нарийн тэр бүх протокол тэр бичиг баримтуудтай танилцахаас ахуулаад хийл гэж бодсон юм л да. Ер нь бол цаашдаа бид нэг юм болгон дээр сонсгол хийдэг, өнгөрсөн хон сонсгол хийдэг биш. Эхлэхдээ олон нийттэй нээлттэйгээр үннээ хэлээд олон нийтээс асуугаад тэгээ ойлгуулад явдаг энэ зарчим руу орох хэрэгтэй. Тэгэхгүй манай улс төрчид яадаг вэхээр ингээд өнгөрсөн хугацаанд хараад байхад сонгогдож гарч ирээд ажил хийхдээ олон нийтээс салаа авчиж байна. Энэ бол нийтлэг жишг байна. Уг нь бол улс төр өөрөө лидерийн хийдэг ажил. Олон нийтэд ойлгуулдаг, олон нийтэд тех гэж төлөөлдөг ийм ажил. Тэгэхээр сайн муу үнэхээр бод байдал нь ийм байна гэдгийг ойлгуулах хэмжээний байж иж ер нь тэр хүн төр удирдах хэмжээнд очино л гэсэн үг. Тэгэхээр одоо залуучууд бид нар бол тэрийг л хараа суралцаал явж байна. Цаашдаа бол бид нар хамгийн гол чухал зүйл нь юу вэ гэхээр би ядаж сэтгүүл зүйн ядаж яхад гин ер нь сэтгүүл зүйн салбараас орсныг чиглэхөө ер нь бол нээлттэй байдал бол шинэ үеийн засаглалын хамгийн гол зүйл. Тэгэхээр нээлттэй байх, ил тод байх, энэ дээр доктортой засаглал, доктортой бодлого байх юм байна гэдэгт бол бүрэн бат итгэж байгаа.
Хүснээ аваад дараа нь хож. Zero Marathon. Focus Zero Marathon. Хямдун ухаалаг сонголт оргил үндэсний сүлжээ дэлгүүр. Хэлбэр хуримтлал хариултаа хадгалын үйлчилгээгээр 26 мянган төгрөг цуглуулад нэмж 26 мянган төгрөгийн урамшуулал аваарай. Худалдаа хөгжлийн банк. 100 жилийн түүхтэй Канадын Jameson брэнд жирэмсэн болон хөхөөлөгчүүдэд зориуллаа. Ургийн тархины хөгжлийг дэмжих үйлдэлтэй. Бифито амттай байгаль ээлтэй савлгаа. Эрүүл гэдэс эрүүл даргалаа. Гэр йогурт. Та хүүхдийнхээ уудаг жүүсний орц найрлагыг шалгадаггүй. Сиропор биш 100% жимснээс гаргаж авдаг Kubus Go. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Kubus. Ноён шатигнор Orais. Эрүүл амт. Шараагүй жигэнсэн. Нүргийн үзүүлж байна. Дэлхийн цирк Монголд. Дэлхийн цирк үзтээ маш их таалагдсан. Улаан галцаараа таалагдсан. Тэгж өндөр байна. Үнэхээр таалагдсан. Гойсаа. Алгэрэн барнууд, авхаачтай сэргэлэн нохойнууд, адиа хөөрхөн мөрнүүд болон 12 улсын циркийн жүжигчдийн дуулалт Улаанбаатар хотод амжилттай тоглогдож байна. Зөвхөн Бэмб Нэмгарагт 11, 15, 19 цагаас. Лавдуутас 98, 59, 59. Дэлхийн цирк Монголд. Ёо өвдөж байна. Та нарыг өвдөхүйн тулд Travlex Ultra хэрэглэнэ. Үений байнгын өвдөлтийг намдаг цагаанга, үений эдэг төлжүүлэх Hondro Protector болон шинэ үеийн коллаген агуулна. Travlex Ultra. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм. Эрүүл, органик, Европ ургацын жимсийг шилэн үлгээдэг. Европ чанар Ковар. Намын сүлжээ дэлгүүрт Bianca шоколад 9446 төгрөг. Бэлэг шоколад Bianca. Есэн түкэ. Кавказын нуруунд 800 жилийн турш эрдэлсэн ус 1000 метрийн гүнээс шилэнд бататгав. Есэн түкэ. Бифито амттай байгаль ээлтэй савлгаа. Эрүүл гэдэс эрүүл даргалаа. Гэр йогурт. 100 жилийн түүхтэй Канадын Jameson брэнд жирэмсэн болон хөхөөлөгчүүдэд зориуллаа. Ургийн тархины хөгжлийг дэмжих үйлдэлтэй. Хэлбэр хуримтлал хариултаа хадгалын үйлчилгээгээр 26 мянган төгрөг цуглуулад нэмж 26 мянган төгрөгийн урамшуулал аваарай. Худалдаа хөгжлийн банк. Хямдун ухаалаг сонголт оргил үндэсний сүлжээ дэлгүүр. Тэгэхээр миний хувьд бол тэр харьбаны гэрээгээ чимийг бараагийн чараагүй мэдэхгүй юм. Одоо ингээд нууцлаад бүр тэр байтга их хурлын гишүүдтэй хүртэл үзүүлэхгүй шахав байгаа гэрээг жирийн иргэн би яаж олж үзэх вэ? Ойлгомжтой. Тэгэхээр би зүгээр энэ дээр нэг юм бодогч. Энэ харьбаны гэрээний одоо гол юм нь нөгөө гашуун Сүхбаатарын төмөр замын асуудал л байхгүй. Зүгээр аваачаад холбочиж болох газар дээгүүрийн ширээ шиг тэгшхэн тал дундуур аваачаад холбочиж болох байсан төмөр замыг ямар нэгэн байдлаар чиглэлийн өөрчлөөд, өндөр жилтийн өөрчлөөд ингээд холбогдох ямар ч одоо техникийн боломжгүй болгоцсон байхгүй. Тэр байгуулсан хүмүүс нь. Тэгээ энийг одоо холбоно гэдэг нь одоо энэ асуудал байхгүй. Тэгээд энэ гэрээ. Тэгээд ямар учиртай юм зүгээр аваачаад холбочиж болох юмыг одоо ингээд маш олон өндөр шон гүүрэн байгууламж тэр зургийг харсан чинь бүр гайхсан. Энэ чи алтан ууланд хийж байгаа бол нэг өөр л дөө тийм ээ. Төмөр зам одоо тэр их өндөр уулмуудыг ингээд холбох хоолоонууд одоо өндөр хөлмөл хийх байх. Гэтэл энэ ширээний тавцсан шиг төв тэгшхэн тал дундуур яхаараа тэр өндөр хөлмөл болоо явчихдгийг. Тэг үнэхээр гайхалтай, ойлгомжгүй. Тэгээ энэ бол зүгээр Монгол улсыг хорлцсон юм байна л гэж би зүгээр эргэн хүний хувьд тэгж л боддог.
За хятадтай хийж байгаа нүүрсний худалдаа маань за энэ худалдааны нөхцлөө бид нар ерөөсөө огт ярихгүй байгаа да. Ерөөс хайчаад да. Одоо бид нар угаасаа бүгд нарт хятад ард улсад хагас коксжих нүүрс нийлүүлэгтэй хамгийн том нийлүүлэгч. Тэгээ бугтын үйлдвэрийн хамгийн том нийлүүлэгч болцсон байна. А гэтэл нийлүүлж байгаа нүүрсний 80% нь дандаа аптек гэрээгээр яваад байгаа байхгүй да. Тэгээ тэр маань угаасаа ингээд тоон нэмэгдээд байдаг. Дахиад нэг нууц гэрээгээр аптек гэрээгээр гэрээний дүн өсөд байдаг. Бидний зарж байгаа нүүрсийн үн унаад байдаг байхгүй. Яг тэрийг дагаал унаад байгаа. Одоо аптек гэрээ маань за 20% хямдралтай байсан бол одоо харбины гэрээ ч мөр 50% хямдралтай ингээд дахиад жил болгон 20 сая гээд тэнгуут манай зарах боломжтой хятад ард улсын импортоор авах боломжтой нүүрсний хэмжээн дээр дахиад нэг хямдралтай нүүрс маань ингээд нэмэгдээд ирэхээр манай зарж байгаа нүүрсний үн чинь өөрөө жаммаараа ингээд доошо үн унаад ирж байгаа байхгүй та. Тэгэхээр бидний нөгөө нэгдүгээрт худалдаж байгаа нүүрсний үн унж ийн. Хоёрдугаар бид нэр хариуд нь хятадын одоо зам тээвэр те гүүрэн байгууламжийн тэр бартераар маш өндөр өртөгтэй тэр гүүрэн замыг худалдаж авчин гэдэг чинь өөрөө бидний худалдааны балансыг бол давхар алдагдлалд орох ийм нөхцөл болоод байгаа байхгүй. Тэгэхээр яагаад энэ зах зээлийн жармаараа явж болтгүй юм бэ? Төр заавал оролцож гэрээ хийдэг юм бэ? Энийг л болчмоор л байна л да. Тэгэхгүй бол эн чинь угаасаа бид нар чинь хамгийн том давуу талтай. Бүр абсолют давуу талтай. Яагаад тэгэхээр хятадын хамгийн их нүүрс хэрэглэдэг тэр бугтын үйлдвэртэй манай Өмнө Говь аймаг чинь хэлж ийн ерөөсө 200 км байна. Яагаад бид нар энийг ашиглаж чаддгүй? Тэр нь ерөөсө яг л нэг таны хэлдэг те. Яг л нэг юм гадны гар хөлөд оролцоод аль болох бидний нүүрсийг үнэтэй байлгах алдагдaltaй байлгах юм нөхцөлийг л ингээд нэг шургуулад байна шүү дээ. Тэгэл энийг л нэг болчмоор л байна л да. Яг тэр хоёр компани хоорондын гэрээний нууцлалын тухай асуудал байгаа ч гэсэн одоо жил гаруй хугацаанд бас нэлээд олон тоонууд нэлээд хариуцлагатай хүмүүсийн амнаас гарлаа шүү дээ тийм ээ. Тэр чинь одоо 55% нь коксчих тий хатуу коксчих нүүрс гээд за 35 орчим хувь ч юм уу 3.1 кокстэй. За тэгээд 10% ч юм уу одоо эхний жилүүдийн борлуулалт юм шиг байгаа тэр. Тэгээд цаашлбал одоо энийгээ бас нэг арай жоо уяатан болох тийм концепт юм шиг байгаа. Үүний хувьд яг хуу чинь нөгөө free carrier гэдэг нөхцөл байдаг шүү дээ. Одоо манайх нар нөгөө жоохон бүдүүлгээр бол ам нөхцөл гэдэг тий. Тэгээд тэр үнийг бол одоо энэ бирж үнэтэй харьцуулахаараа их зөрөө байгаа шүү. Би өчигдөр зүгээр үзлээлтэй бирж үн сонирхоод тэгэхэр чин угаацсан нүүрс бол хатуу кокс бол $160 шүү дээ. Тэ? 160. Тэгээ 120 хамгийн муудаа. Тэгэл одоо 3.1 кокс чинь одоо $80 байж байгаа ч яатай тий. Эрчим хүчний нүүрс чинь $60 тааж байгаа ч яатай. Тэг чинь бид нэр энэ гурыг ингэ нэмээд үзье л да. Нэг тоон гээд 3 нүүрсийг нэмээд 3 тоон нүүрс зарах гээд үзье тийм үү. Энд чинь ингээд за 160 дээр 80 нэмэхээр одоо 240 дээрээс нь ингээд $60 эрчим хүчний нэмчихээр одоо $300 ордог ч шүү дээ. Бидний гэрээ хийцэн гэдэг байгаа нөхцөл чинь миний бол сонссноор энэ сошиалар яваад байгаагаар $53 хатуу кокс нь за тэгэхээр одоо 3.1 кокс нь магадгүй $35 ч юм уу. За эрчим хүчний нүүрс нь тоон одоо $17-8. Үнгүү гэдэг юм. За яг 17-8 гэж юм л та. Тэгэхээр эн чинь энэ хэдийг бас дахиад нэмээд үзье тий. 3 тусдаа өөр чанарын нүүрсийг гурууланд нь ингээд 3 тооныг нэмээд үзэхээр одоо $100 орчим болж шүү дээ. Тэгээ энэ тал $300 одоогийн юугаар бараг гараад байдаг ханш. Энэ талд нөгөө хийцсэн бидний төсөөл яг одоо хардаад байгаа төсөөл шүү. $100 орчим байгаад байдаг. Тэгээ энэ чинь одоо нэг тийм $20-30 зөрөөч гараад байгаа юм уу? Маш их зөрөөч гараад байгаа юм уу? Тэгээд нөхөрх манай 5 сайд бол нэг л тайлбар хэлдэг. Одоо тэр ерөөсө тээврийн үн ороогомаа л гэдэг. Гэхдээ тээврийн үн чинь одоо тийм их үндсэн одоо юунасаа ингээд хэд нугардаг тийм байхгүй шүү дээ чинь. Бид нар өчнөө л олон коммерчил салбарт явж яасан улсууд тээврийн үн нэгж бүтээгдэхүүн яаж байдаг вэ гэдэг сайн бид. Яг нь нүүрсийг хийж байгаагүй ч гэсэн. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүд байгаад байгаа маа тий. За. Тэр амар эсвэлэн спикерийг засгийн газрын хэрэглэх газрын дарга байхад нь 24 оны 2 сард Ганбат хэд бэтийн битсэн тайлан танилцуулга байл л дээ. Яагаад өнөөдөр $120-оор зарагдаж байгаа энэ нүүрс маань $50 болсон бэ гэдгийг яаралтай шалгаж энэ Монголын эрх ашигын төлөө засгийн газар их хурл руу оруулж ирээд туцлахад боломжтой. Тэгээд илүү нэмэх тийм боломж байвал шууд цуцалчих болно шүү дээ. Таныг бол би бас ийм эдийн засгийн томоохон төслүүдийг хөдөлгөхийн төлөө байдаг
энэ улс төр жижиг гатсан энэ олон асуудлууд илүү шийдлээ олоосоо гэж боддог гэдэг ийм өнцгөөс би бас хардаг байсан. Бараг 20 жил гатсан тэгээд энэ төслөө буцаагаад гацаа гэж байгаа л тгий л та тэгээд. Би тэрийг хамгаалаад байгаа юм юу ч байхгүй шүү. Болохгүй бол тэгэл эх 7 хоногт оруулж ирээл цуцалчихгүй юу? Нууц биш ээ. Зүгээр шууд нөгөө талаа мэдэгдэл оруулж туваан сайд урд чинь сууж байгаа асуу. Одоо их хурлын хэсэг гишүүд ингэж ярьсан. Хэрвээ энэ харьбины гэрээг өндөр ахуулах юм бол бид нар өмнө төрштэйгээ асуудалд орно шүү гэд. За өмнөх сайд байсан туваан тэгж хэлсэн. Одоо энэ бас сайд дээр ажиллаж байгаа дэлгэр сайхан тийм ээ. Сайд бас тэгж хэлсэн. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр энд хөршүүдийг татан оролцуулж байгаа нь бол бидний зовлон л тоо. Бид өөрсдөө л хятадтай хийсэн шүү дээ. Аль ч улс орн өөрсдөө ашигтай л гэрээ хийх болохоос биш. Энэ монголчуудад одоо ашигтай байна. Бид нар алдагдaltaй байж тийм байхгүй шүү дээ. Энд чинь зах зээлийн зарчмаараа л явна. Тэгээ одоо ингээд ярихаар хятадуудыг хараа зүхээд идэг бүхэл бүтэн улсыг. Гэтэл энэ гэрээг бид нар өөрсдөө санаачилсан. Одоо биднийг хятадаас гадна олон улс харж байгаа. Цаашаа бид нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулах юм үгүй юм уу? Монголчууд юм мөрөө те дараа нь гэрээ байгуулчаад ингээ муу болсон гэдэг ингээд бөөн шүүх цагтаа сонсгол одоо нэг гэмтэн хайгаад ингээ явцдаг гэд. Тэгэхээр дахиад хоёр гишүүнээсээ би асууя. Одоо яг энэ нөхцөлд яах юм? Ядаж ингээд энэ нууцын зэрэгэлд байгаа зарим нэг тоо баримтаа харуулахгүй юм уу? Энэ гэрээгээ бүтэн 100 биш юмаа гэхэд ингээд зарим ингээд зүйлүүд нь харуулахгүй энэ ард иргэд бол мэрэгжлийн экспертүүд бол мэдэхгүй л гэж бид нар хараагүй учраас хэвлэл мэдээлэл нь бүр одоо хаалттай байгаа. Тийм ч учраас одоо өөртөө ингээд нэг таамгаараа ингээд мэдээ бэлтгэхээр энэ сайд гишүүд нь уурлаад байж та нар наадхаа бойлоо хоёр улсын харилцаанд сэв суулгалаа ярихгүй юм байдаг гэдэг шүү дээ. Яг уу. За нэгдүгээр миний бодлоор бүгд найрамд хятадаар дулс бол их гүрэн. Энэ Монголын нэг 5 тонн нүүрсийг энэ зарах гад нөгөөх нь үнэн бага өчлөө гэдэг. Тэрнээс болоод нэг харилцаагаагаа муутгаад иддэг. Тийм бол байхгүй гэж бодож байна. Хятадын их гүрний өөрийнх нь шинэ маягийн их гүрэн гэж бодлого зарласан Ши Жинпин даргын үг бий. Монгол хэл дээр Ши Жинпин даргын хэлсэн ботууд хэвлэгдэж гараад дарагдаад байсан шүү. Бид тэрийг авч уншиж байсан. Тэгэхээр шинэ маягийн их гүрэн бол хамтдаа хөгждөг, найрсаг хөрстөө. Тэгээд нөгөө дагалдаж яваа хурдны галт иргэнд залгагдж байгаа улсууд нь өөрсдөө сэтгэл ханамжтай байж иж тогтвортой харилцаа үүснэ. Энэ бол одоо юм манлайлагч гүрэн баггүй юу? Тэрнээс биш нөгөө дарангуйлагч те нэг тийм өөрийнхөө ямиг тулгадаг гэдэг утгаар биш гэж. Тэгэхээр иймэрхүү ерөнхий бодлогын асуудал дээр бол би нэг тийм өөрсний үнэн дээр реакцлах хэмжээний жижиг ус биш гэж бодож байна. Хоёрт нь сонсох хэрэгтэй. Одоо та сая өөрөө хэллээ шүү дээ. Мэдхгүй байна гэдэг шүү дээ. Тэгэхээр сонсох хэрэгтэй байхгүй. Сонсохын тулд одоо сонсъё гэд төр ороо санаачилж. Эргэлзээг тайлъя л та. Эргэлзээг тайлъя. Тэгэхгүй бол илэрхий юм юу гэхээр их найдаар тоологдох төгөргөөр алдагдлыг жил болгон хүлээн. Нэг их найд 2 3 би мэдэхгүй. Тэр бол зах зээлийн үнээс хамаарна. Илэрхий юм юу гэхээр зэрэг биржийн үн, амны үн хоёр зөрөөтэй. Тэр зөрөө нь бага биш. Тээврийн зардал нэмэгдэнэ. Гэхдээ тээврийн зардал 10-20 доллар. Тэгээ болоо. Тэгэхээр цаана гараад байгаа тэр зарим хүмүүс 40 долларын зөрөө, 50 долларын зөрөө ингээ янз бүр хэлж тэ. Тэр үйлцнийг нь үржүүлээд үзэхэд л эн чинь хэдэн зуун сая доллар буюу их 80-д жил болгон. За ийм байгаа бол сайжруулах ямар арга вэ? Ямар ч гэрээг хилцэж болдог. Энэ бол тийм одоо нэг яасан юмнасаа буцаад ингээд байгаа юм бол биш. Үнэхээр алдагдaltaй байх юм бол тэрийг сонсох, дүгнэлтийг сайжруулах алхам их хэрэгтэй. Маш их бэлтгэл явсан. PR тэгсэн. Юу одоо нүүрс ерөөсө хэрэггүй болгож байгаа. Одоо ингээд газ өгөхгүй бол авах болчихно. Амжиж бид нэр өгмөр байна гэж энэ тогтоол баталгаас өмнө улсын хурал дээр битүүд юм яриа болсон шүү дээ. Гадуурч хэвлэл мэдээлэл давтал. Нүүрстэй татгалзаж байгаа. Нүүрс байхгүй болох гэдэг нэг. Яг бодит үйлдэл дээр сүүлийн 5 жил дараалаад рекорд их хэмжээ нэмэгдэж байгаа. За тэр ч яг одоо уур амьсгалын өөрчлөлт тэргээ буурна л үз. Буурлаа гэхэд тэр одоо дэлхийн 9 тэрбум тонн нүүрсний хэрэглээний талыг хэрэгжилж байгаа бүгд найрамд хятадаар дуус. Тэгээ хагас тэрбум тонн коксч нүүрс хэрэгэлдэг юм. Тийм маасан том байхгүй юу? Тэгэхээр бид нэр тэрднэх санаа зовдох юм бол байхгүй. Тэгээ ийм бэлтгэл явж байгаад энэ гэрээг бол байгуулсан. Айлгах технологи байна, PR байна. Тэгээ би энийг бол их хурлыг нэгдээ сайхан бэлтгэж байгаад тэгээд саналаа оруулж ирэхдээ түрүүн яриад ирсэн нөгөө зөвшөөрөл олох сугаа гэж бичсэн байна гэдэг. Тиймэрхүү ингээ стал явсан л та. Энийг зүгээр дэлгэрүүлж ингээд яриад сонсоод байх бол бид нар нэг 3 юм ойлгоно.
Нэгдүгээрт нь улсын их хурл парламент гэдэг бол хяналт тогтолцоотой эрх баригчтай сөрөг хүчтэй байх шүү дээ. Бүгдээрээ нийлээд эрх баригч болчоор одоо нөгөө бүх нам баг нийлж хагаад хамаг томод нийлж чад нэг юу болсон шүү дээ. Бүгд зөвшөөрдөг болчдөг. Энээс ч үүдэлт эрсдэл бол гарч ирсэн. Хоёрдугаарт нь нүүрсний цаана намын асуудал байгаа. Төрийн өмчийн уурхай хэн мэдхүү гэдэг бол намын дарга нарын асуудал. Энээс болж төр ямардаг. Энийг бид нар бас ойлгож байгаа. Гуравдугаарт нь ямар хэмжээний үнний зөрөө гарчаад алдагдал үх гарах уугүй гэдэг бид нар ойлгоо. Тэгэхээр энэ гурыг ойлгох юм бол энэ одоо төрийн өмч нүүрсний худалдаан дээр тогтож байгаа намын санхүүжилтийн том мафийн тогтолцоо чи өөрөө маш том асуудал орох учраас сонсомооргүй байна. Би бол тэгж л ойлгож байна. Мэдээж бүгд найрамдах хятад ард улс бол их гүрэн. Тэгээд дэлхийн том эдийн засаг. Тэгээд манай төрийн тэргүүдтэй уулзтаа ч гэсэн албан ёсоор зарчим бол илэрхийлсэн байдаг. Харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ гэж тийм. Энэ ч бол маш тодорхой том мэдээлэл واخгүй. Түүнээс биш том нь одоо хүчтэй нүчгүйгээ гэдэг юм байхгүй гэж өөрөө бол илэрхийлжсэн. Тэгэхээр харилцан ашигтай зарчим гэдэг чинь юу юм бэ гэвэл арилжааны энэ том гэрээч хүртэлтэй харилцан бие биендээ ашигтай байх ёстой гэдэг энэ зарчимд байх ёстой. Тэгэхээр айлын тал бол чухамхүү энийг одоо нуугаад айл тийм. Хэрвээ ингээд ил гаргаад асуудал болох юм бол бид хилээ хаана гэж ингэж мэдэгдэх үндэслэл байхгүй. Атал өмнөөс нь те манай засгийн газрын нэг гишүүн гарч ирээд асар гэхээр сандраад одоо ингэж мэдэгдээд байна гэдэг чинь. Алтууруу киноны нөгөө аавчаад шүү дээ. Авдар ухаж болохгүй шүү хүүхдүүдэд зарч байгаа юм шиг. Тэгээд ахад чинь тий яг тэгээд тэрэн шиг л юм болсон л да. Тэр бол маш их ёстой жинхэнэ хоёр талын харилцаанд тий асуудал үүсэхүйц хэмжээний ийм мэдэгдэл. Дээрэс нь нөгөө алдагдсан боломж гээд Монгол түрүү Дамбага бас ярьсан. Тэр төмөр замаас юм эхлээд нь шүү дээ. 15 жилийн өмнө бариад холбоод хийчих ёстойсэн тэр төмөр замыг өнөөдрийг хүртэл ингэж гацаач хаад тэгээ энэ түрүүн бас уншиж чинь анхны тэр хилцээр өмцөн зөрчин бол хил холболтын гэрээ гэж яриад байгаа байхгүй юу. Гарчиг нь ерөөсөө тэгж орж ирсэн шүү дээ. Атал дотор нь айгүй сони юм хоёр юм хийцэн тууж байгаа байхгүй. Ямар хоёр юм гэхээр зөвхөн төмөр зам холбох биш түүгээрээ бас тусдаа нөгөө нүүрс худалдаа авах гэрээ нөгөөдг нь нөгөө те бусад ордуудыг ашиглалтын сайжруулах гэд маш том 3 ийм гэрээ явж байгаа атал нэг гарчиг өгцөн. Тэгээ энэ чинь бас манай гişүүд те эдийн засгийн банк орооны гişүүд үгүй энэ ч та юу вэ те ийм хил холболт юм бол зөвхөн хил холболтоо л ярил та гижээж энэ гарчгийг солисон байдаг байхгүй. Тэр анханасаа тийм мап хамтаа юм явж штэ бүх юм. Тэгээд алдагдсан боломж гэх юм бол Монгол улс өөрөө бүр 18 орчим тэрбум доллар алдсан гэж ярьдаг байхгүй. Энэ өнгөрсөн төмөр замаа холбоогүйгээс болж. Тэгээ ингэж алдчихад манай улс тэгээд дахиад алдаад байгаа байхгүй юу. Одоо өөрөөр хэлбэлтэй ингээд одоо бид нар ингээд айлын талд хор учруулсан учраас одоо ингээд бид нар ингээд бууж өгж байгаа ч гэдэг юм шиг те нэг амаараа нөгөө амаараа болохоор бид нар 18 тэрбумын алдагдал хүлээсээ ингээд өөрийнхөө алдагдлыг ч яриад ах шиг те. Тэгээ ингээд ерөөсөө маш тийм ойлгомжгүй. Бас нэг зүйлийг нэмэт хэлэхэд оптик энэ бол оптик гэрээч биш. Чаалко бол бас ч гэж төрүүлж аваа итцсэн шүү дээ. Энд чи бас болж шүү дээ. Тэ мэдээж төрүүлж аваад их хэмжээний мөнгө авч идэнэ гэдэг чинь хямд байхыг яах вэ? Ойлгож болно гэсэн ч гэтэл энэ гэрээ бол тийм биш байхгүй юу. Ерөөсөө те тухайн үедээ төлбөр нь төлөгдөд явж байгаа ямар ч тийм урьдчилсан мөнгө авж байгаа юм юу ч байхгүй. Нэг тэр хямд байх үндслэл байхгүй тухай би яриад шүү дээ. Хоёрт одоо төмөр замаа холбох тухай асуудал. Энэ дээр Монголын талд 100% мөнгө гаргаж байгаа. Хятадын талаар ажил хийлгэж байгаа байхгүй юу? Айлын талд ажил өгж штэ. Тэгээ 800 илүү 900 орчим тэрбум төгрөгөөр тэр төмөр зам холболтын ажлаа хийж байгаа. Бараг 50% нь Эрдэнэс тавталгаа компаниас бүр төлчихсөн. Бэлэн мөнгө. Бөөр. Тэр энэ дээр бас дахиад привилеж буюу ямар нэгэн давуу тал үүсэхгүй байгаа давууц. Мөнгөө төлөөд хийлгэж гин үү? Хийлгэж гин. Төлбөрөө өөрчилж авахгүй байх уу? Авахгүй байна. Атал яагаад ийм хямд байгаа юм бэ гэдэг асуулт ирсэн. Бүх юмны ард дээр тавигдаад. Тэгэхээр Хармины гэрээ ямар учиртай юм гэхээр нэгдүгээр хоёр улс анх энэ гэрээг байгуулахдаа хоёр талдаа нууцтай байна гэж. Энийг бол одоо улсын хурл өөрөө хоёр удаа баталсан. Нэгдүгээр. За хоёрдугаарт бол мэдээж одоо энэ гэрээг одоо бусдад гаргахад юу яана? Бие биенээсээ зөвшөөрөл авнаа гэдэг юм байна. За гуравдугаарт бол энэ бол хоёр засгийн газар хооронд хийж байгаа гэрээ. Тэрнээс биш одоо хэн дуртай нь одоо очиод хуваарь ч юм уу хийж байгаа асуудал биш. 3 жил гаруй гатсан одоо төмөр замыг явуулах гад
одоо энэ 17 жилийн гацсан төмөр замыг явуулах гэж 3 жил засгийн газар хөөцөлдсөн. Тэрний үр дүндэл бид өөрсдөө гуйж одоо энэ 3 жил одоо ажлын хэсэг байгуулад тэр 3 жилийн хугацаанд ажлын хэсэг бол 56 удаа хуралдсан байдаг. За миний бие бол сүүлийн 2-3 хуралдан оролцсон. Ингээд юмыг мэдэхгүй жиж хамаа намаагүй одоо ингээд хямд гэрээ хийсэн ингээд буруу зүрүү ингээд нийгэмд төрхрээд байгаа нь үнэхээр харамсч. Тийм тал 5% хямдруулж өгөөч гэж хүссэн гэдэг байгаа байхгүй. Гэтэл 50% өнгөрүүлсэн байхгүй. Энэ андуурсан юм биш үү? Нөгөө 5 гэдгийг 50 гэж ойлгоцсон юм биш үү? Энэ гэрээ хийж байгаа улсууд бид хөрстэй дэндүү хайртай болов уу? Эсвэл хэл ам одоо маныг одоо сайн л байх хэвээр одоо. Тэгэл одоо 5% хямдруулж өгөөч гэж тэрж бол 8 ээж байгаа хин ч гэсэн тийм байдаг биз дээ. Тэгээ жүүдээ гэж байгаа 5% тийм ээ. Тэгээд тэгэхээр 50% болгоо хийчдэг ч л одоо гайхалтай байгаа байхгүй. Тэгэхээр л энэ дотор нэг ноо байна л гэж хардагдаад байгаа байхгүй. Тий. Одоо сүүлийн үед нөгөө манай бизнесменүүд ярьж илэн шүү дээ. Уушаа хятад руу очиод ингээд хамтын ажиллагаа яриад, хөрөнгө оруулалт яриад тэгээд заримдаа нөгөө тэр нөгөө хятадын компаниудаар ажил хийлгийгээ зам тавиулъя гэдэг ингээд жоохон хямдруулаач гэдээ ярихаар урдаас нь тэгдэж шүү дээ. Гүн чи танаа уус чинь 2 дахин өндөр үнэтэй зам төмөр зам тавиулаад байна шүү дээ. Чи юу нэг 5% хямдруулах гэдэг юм бэ? Би бүр ингээд шоолж ин гэж байгаа байхгүй. Гүн чи уус чинь 2 дахин үнэтэй бариулаад байгаа чи юу гэдэг. Ерөөсөө яг л тийм болоод байна. Одоо манай төрийн оролцож байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол дандаа хямдрал зарлаад байна. Тэгээ одоо одооноос хойш 10 жилийн гэрээний үнийг одоо тогтно гэж юу байд юм бэ? Дандаа 50% хямдралтай. Энд чинь ерөөсөө энэний ард тулгаа яваад байна. Бас дараа нь одоо жил болгоо ингээд нөгөө 5-7-оос худалдах квота ингээд хятадын компаниудад квотор ингээд өчгөр нөгөө хятадын компаниуд ч өөрснөө тээврийн компанитай болж орж ирээд байна. Яг Монголын тээврийн компани бол ерөөсө 20% дээр бүгдээрээ зодтолтоод тендерт орж үнэ унгаагаад ерөөсө ямар ч ашиггүй өөрөө өөрийгөө идээд дугуйгаа иддэг ийм тээвэр хийдэг болцсон. Яг үндэ хэлэхэд бол Монголын тээвэрчид бол энэ нүүрсний тээврээс хасагдсан. Одоо дандаа 80% нь хятадын тээврийн компаниуд явж байгаа. Одоо нөгөө тэгээд тэд нар бол үнэлгээ нь өндөр $30 ч юм уу ингээд тээвэр хийж идэг. Монголчууд болохоор $10-оор дууга дуустал яваалаа. Одоо энэ манай Монголын тээврийн компаниуд дампуураад дуусна. Тэгэхээр ерөөсөө ингээд Монгол улсынхаа эрх шиг ерөөсөө бодохгүй дандаа хямдралтай үнээр нөхцлөө муутгаад ингээд 20 жилийн 10 жил ирээдүйн 10 жилийн худалдаа хийчих юм гэрээ гэдэг энэ буруу байна л да. Тэгээд бас нэг юм хэлэхэд одоо бид нар одоо худалдааны нөхцлөө ярьдаг, эдийн засгийн урт хугацааны шийдлээ ярьдаг, зөв шийдлээ ярьдаг хүмүүс айгүй ховор болчихжээ. Улс төрчид бол маш богино хугацаанд өөрийнхөө байгаа хугацаанд л өөртөө ашиг олох гэж нэг юм хийгээд байгаа нь л ер нь бидний яг зовлонгийн үндэс болчиход байна л да. За тийм ээ. Одоо хоёр компани хоорондын гэрээ гэж ярьж байгаа боловч Монголын талын компани ч засгийн газрын хэрэглэх газраас шууд хариалагддаг компани байна. За засгийн газар маань дээрээс их хурлаас чиглэл авдаг байна. За их хурлаас юм тогтоол гараад юм чиглэлийн нөгөөд ийм одоо гэрээ хийгэрээ гэсэн байна. За нөгөө хэрэглэх газар маань ч юм уу те засгийн газар нь одоо нөгөө компанидаа чиглэл өгөөд сүүл дээр одоо контент юм уу дээр сошиал явж л байсан л та. Одоо хэлцээрийн сүүлийн шатанд компани нөхдүүдийг хөөгөө гаргасан гэж. Би бол тэр компани Эрдэнэс 5-7 компани удирдлагуудыг бол магтмаар байгаа. Яагаад вэ гэхээр үнэн дээр бол хөрхийн нэг компани болохоор шинжилгээ ажиллагаа гүрийс юм шиг байгаа. Бид нар өстой биржэл барина. Наа ч одоо нэг л биш байна гэдэг хөрх их эцсийн хүртэл гүрийгээд яг улсын компани улс төр ордог учраас нөхдүүдийг жоох ингээд ингэсэн юм уу гэж би ойлгосон. Тэр бол одоо энэ сошиал дээр явж байгаа мэдээлэл. Дэлгэр сайхан сайтын хувьд бол улсын их хурлын гишүүн, төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн, ард түмний өргөсөн хангаргаар ард түмний одоо эрхшийн төлөө дуурч авах ёстой гишүүн. Тийм ээ. Хоёрдугаар засгийн газрын гишүүн. Тэгээ гүйцэтгэх засаглалын гишүүн. Тэгээ Монгол улсын хувьцын яа хөгжил дэвшил хаашаа явах вэ гэдгийг одоо шийдэж яадаг ийм л хүн. Гэтэл ягаад ч юм зураасныхаа нөгөө талд гарчаад нөгөө талыг төлөөлж яриад байгаа нь бол одоо маш их хаширхалтай байгаа. Ерөн зүгээр одоо манайд л юм да одоо тэгээд намдаа их хандив өгсөн ч байдаг юм уу баян тарган гэдэгтэй ч байдаг юм уу одоо ингээд зүг зүгээр тэрээс өөр улсад эсвэл алидийн одоо татагдаад хариуцлага хүлээгээд ингээд хэлсэн үгэндээ энэ чи юм байгаа. Тэгээд энэ чинь бол одоо хятадын төлөөлж байгаа хятадын сайд гэж хүртэл тодтгол аваад нодлон бол тийм контентууд явьжсэн шүү дээ. Тэгээд ягаад ч юм одоо
цаад тал нэгч комплейн хийлээгүй байхад бидний хохиросон тухай бидний гисэн тухайар өөрөө өмнөөс нь орж бидний гिचлээ гэдэг нь их ашигтай байгаа. Тэгээ одоо бүр сонин тэр сүүлийн тэр ярилцлага бол их сонирхолтой ярилцлага өөрөө ирсэн шүү дээ. Өөрөө одоо юу гэж нэхэр биднийг дуудаа загнаад байна гэж. Одоо каннибал хүчээрийг дуудаа хэн дуудав те? Хаан дуудав те? Яг юу гэж хэлв? Тэгээ загнасан юм уу, гуйсан юм уу, яасан? Сүрдүүлсэн юм уу? Тэгээ ирсэн. Тэгээ биднийг ингээд ингээд тэр одоо эн чин би тэр хэлээ те их урлын гишүүн, засгийн газрын гишүүн. Энэ нэр хүний байр суурь айгүй одоо хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй маш их чухал мэдээлэл одоо тэр чинь гэхдээ тэр хүн бол зүгээр нэг одоо бидрийг ингээд ийна гэсэн юм ярьж байгаа. Тэгэхээр энэ өөрөө өгүүлбэр нь өөрөө энэ үгийн утга нь өөрөө хоёр орны одоо харилцаанд сэв суулгах хэмжээнд хүрэх өдөр хатгалгын шинжтэй үүдэл гэж би харж байна. Тэрийгэж би сошиал дээр бас биччихэл байсан л та. Юм учраас энэ нөхөр хариуцлага тооцох хэрэгтэй. Энд чинь бас арай хэрэг сэтэрсэн ийм одоо засаг захиргаагүй одоо маш бүдүүлэг одоо ийм одоо үйл явд боллоо гэж. 22 оны 12 сарын 13-нд нүүрсний уулгаач гээд Халтмаагийн Баттулга тэргүүтээ 17 хүнийг зарласан. Хариуцлагатайгаар зарласан авилгалтай тэмцэх газраас. Энэ юу болсон? За 2022 оны 10 сарын 13-нд бол нийтдээ 17 хэдэн хүнийг зарласан байгаа. За энэ нь бол өмнө эрхэлж исэн ажил алба болон өмнө хийж исэн бизнес үйл ажиллагаатай холбоотойгоор Эрдэнэс 5 толгой компанитай ямар нэгэн байдлаар хамааралтай байна. Энэ хүмүүсийг ингээд шалгах шаардлагатай байна гэсэн ийм мэдээлэл хийсэн. За энэ хүрээнд одоо Мөрдөн Баазалтын болон хэрэг бүртгэлтийн 44 хэрэг үргэлжлэн шалгагдаад явж байна. Эхнээсээ 17 хэрэг шүүхээр ороод шийдэгдсэн байна. Хэргийн эзэн холбогдогч болоод энд харагдаж байна. Энэ сая хайрцаг дүүрэн бичүүгээр дата гэдэг өгсөн байдаг. Тэгээд энэ хүн ерөнхий сайд багтлын харьбаны гэрээшээ хийгдсэн л дээ. Тэгээд одоо энэ хүн чинь болохоор ингээд надад хамаагүй энэ хоёр чинь тэр нүүрсний уулгаатай ч холбоотой. Энэ өөр хүмүүс байгаа гэдэг нь өөрөө зарлаа яваад байгаа. Тэр ч байтугай одоо нэгэн үе өөрхөн бараг холбоотой нэгдэжсэн бод группээс хүртэл одоо ийм сони мэрэд гэлсэн нүүр боруулсан ч юм уу. Бодон нэхлээд нүүрсээ гарган дараа нь бусна гэдэг ч юм уу юм яриа явж байгаа тийм. Тэгэхээр энэ 2026 онд Хятад улсын дарга Ши Жинпин Монгол улсад төрийн ажил их ийм сураг гарсан. Ер нь бол эргэж болов гэж би ойлгосон. За тэгэхээр наан одоо юу гэдгийг нөгөө нэг Хятадын гадаад хэргийн яамч гэдэг юм уу холбогдох албан шаардлагууд нь харьбаны гэрээ болон нүүрстэй холбоотойгоор хинч мэдээлэлийг ямар ч байсаар илэрхийлээгүй чимээг л байгаа. Гэтэл манайх л ингээл гарч ирээд нэг хэвлийн төлөөлөгч юм уу юуны ингээд нэг зөрөгтэй мэрэд байгаа. Сая энэ баргуу хэлж байгаа шиг байна. Тэгэхээр одоо энэ ерөнхий сайдаас үн чинь ингэж хэлээд байгаа. Тун давгүй гэрээ болцсон шүү дээ. Тэгээ өөрчлөлт санаа сайжруулах юм байвал одоо хийчих шүү дээ. Энэ бол нэг асуудалгүй шүү дээ. Түнс одоо энийг зогсоонч гэдэг юм уу, энийг сонсгол хийн ч юм уу, гин буруутай хайх юм бол маш их цаг хугацаа алдсан шүү дээ. Би бол баг Монголыг бол хөгжлийн гараан дээр гаргаад өгсөн гэж энэ хүн яриад байгаа. Та нар яриаг нь сонсч байгаа. А гэтэл инх төвшин, Гамбат, Золж аргал, Баярмаа гэдэг та гişүүд бол ингээд энэ гэрээг нэг сөхөж харъя. Сонсгол хийчихье. Бүгдээрээ хилцээ гэдэг шүү дээ. Энэ хоёр чинь локкивд ингээд зөрөөд байна л та. Гişүнэ. Тэгээд локков нийлж байгаа юм бас биш үү. Муу байгаа бол сайжруулчих л та гэж хэлж байгаа бол чи нийлж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд сайжруулах хэрэгтэй. Одоо энэ цуцлах асуудал яриаггүй шүү дээ. Сонсоё гэдэг асуудал ярьж байна. Сайжруулах орон зай бол харагдаад байгаа. Тийм болохоор сайжруулах хэрэгтэй байна. Нэг зүйлийг би хэлмээр байна. Одоо ингээд оюун эрдэнэ ерөнхий сайд байхад энэ гэрээ хийгдсэн. Дараа нь Монгол ардын намчин дотор бас ингээ хоёр хэсэг байгаа дээ шүү дээ. 30 32 38 жил үйдчихлээ. Одоо тэр нь бас өөр болоод байгаа ч л. Тэр ерөөсө пад байхгүй. Тэдний тэр хин нь уулгаач энэ сайн хүн тэр муу нь ерөөсө пад алга. Зүгээр Монголын эрх ашигт илүү нийцсэн юм л биднэрт хэрэгтэй. Тэрнээс энэ нэг хэсгийнхэн эсрэг хүч хавсраал тэнд хөл тавиал те. Эсвэл нөгөө талд нь ороод ийм бодвол ерөөсө сонирм биш. Эцсийн дүндээ сая энэ сонсголыг хяналтын төрөөрөг байгуулахгүй гэдэг шийдвэрийг парламент гаргалаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ намчин ингээд дотроо энэ асуудлаас бодоод хоёр хэсэг болцсон байсан бол сайдрын хяналтын орон байгуулагдтал байсан байхгүй юу? Тийм болохоор би бол эднийг ингээд хуваагдж орчаад тийм бол байхгүй л гэж бодож байна. Яг энэ нүүрсэн дээр бол нэг л байна гэж надад бол харагдаж байгаа. Тэгээд сонсголыг сонсох ёстой 2 3 зүйл байна л да. Одоо энэ үнийн томьёогоо яах юм бэ? Ингээд дандаа ингээд яваад их юм уу? Тэр нэг 5 индексээс олох юм уу юу? Монгол өөрийн гэсэн үнийн бодлого байхгүй. Монгол индекстэй байх хэрэгтэй. Монголоос бусад нүүрс зардаг бүх улсад нүүрсний үнийн индекс байдаг. Австрали, Индонез, Хятад, Монгол байхгүй. Ерөөсөө байхгүй. Тэгээ нэг Хятадд нийлүүлдэг 5 индексээс 70% нь өөрийнхөө нүүрсийг
хамаардаг юм буцааж ашиглаад хямдруулж өгөөд буцааж умгаасан томьёогоор дараасаараа боддог юм. Тэгэхээр тэр үнийн индексийг бид нэр яах юм? Энэ гэрээндээ тусгасан юм уу? Хоёрдугаарт нь сорчлохгүй шүү гэж тэр тогтоол дээр бичсэн. Түрүүн 55, 35, 10% гэжсэн тийм 55% коксч, 35 сул коксч, 10% коксчдаггүй. Агуулгын юу гэхээр зэрэг уурхайн төлөвлөлтийнхээ дагуу одоо эх 10 жилд 20 жил болгон тийм нүрс гарна. Гаргасан тэр зүй зохистой харьцаагаар нь нөлөөлөх хэрэгтэй байхгүй юу? Энийг би 12 сарын 26-нд банкны орон дээр арай гэж босгож аваад дараа өдрийн чуулган дээр дэмжүүлээд нэг заалт оруулж чадсан. Тэгээ энэ сонирхолтой нь шүү дээ. Сорчлох асуудал юусоо яригдаагүй. Юусоо яригдаагүй байсан. Тэгээд орой харуу бүрээгээр сонсонгуудаа дахиж очиж санал гаргаад маргааш ингээд дэмжигдэж явсан. Тэгэхээр эндээс үр юу харж байгаа гэхээр парламент бас ямар нэг хэмжээгээр амьд байх нь бол байна. Тэгээд энд нэг мэдээлэлтэй эсвэл нэг мэрэгжлийн чиг баримжаатай хүн байдаг нь бас хэрэгтэй байна. За сорчлохгүй гэдэг энэ ажлын үр дүнд миний бодлоор хэдэн 10 хэдэн 100 сая долларын зөрөө Монгол улсад ашиг болж ирнэ. Тэгэхээр энэ бол зөв заалт. Гэхдээ тэр 55 35 10 гэдэг чинь хэдэн жилтэй. Одоо нөгөө уурхай чинь жил болго өөрчлөгддөг байхгүй юу? Тэгэхээр нөгөө 5-7 нийт нүүрсний чинь 3.2 нь сул коксчдаггүй 3.1 нь сайн нүүрс. Тэгэхээр одоо бол эсэргээрээ 3.1 нь сайн нөгөөх нь бага ууз. Тэгэхээр ирэх одоо 5 жилдээ дараагийн 5 жилд яах? Тэгээд тэрийг яг энэ улсын хурлын өгсөн тогтоолын дагуу тэгж график гаргаж гэрээнд тусгасан юм уу? Бид нар мэдэх хэрэгтэй шүү дээ. Их хурл тогтоосон яг тэр тогтоол энд явж байгаа юм уу? Тэгэхээр энийг сонсож харах хэрэгтэй байхгүй. Уушх хэрэгтэй л гэсэн. Энэ яг хоёр зүйл ярьж байгаа. Ерөнхий сайд асан оюун эрдэнэ ажлын хэсэг байгуулаад тэгээд сайжруулахгүй юу? Үнийн нэмэхгүй юу гэж хэлээд тийм. Тэгэхээр энэ ажлын хэсэг байгуул гэж байгаа чинь төр хороо байгуулахыг хүсэхгүй байна. Ягаад гэвэл ажлын хэсэг бол шал өөр функцтэй ажилдаг. А төр хороо гэдэг чинь яг хянан шалгаж нөгөө би түр хэлсэн шүү дээ. Нотлох баримтын хүрээнд экспертүүдийг оруулж агаад хянаж шалгадаг тий. Айгүй өөр чиг үүрэгтэй ийм бүтэц. Тэр энийг хэлэхийг хүсэхгүй байна гэж би харж байна. Нэгт хянаж шалгуулахыг хүсэхгүй шүү дээ. Зүгээр нэг ажлын хэсэг байгуулагдаад юу юуг үнийн нэмэх тухай асуудал. Хоёрт үн хямд байгаа хүлэн зөвшөөрч шүү дээ логикоор тий сайжруулаад тэгэл үнийн нэмэхгүй юу гэдэг байгаа чинь. Тэгэхээр ерөөсөө л зүгээр нэг гяс ажлын хэсэг гаргаад өтөр түрэн ямар ч юугүйгээр тий хянаж шалгалт яагаад ийм хямд үнээр хин тогтооч уу гэдгийг шалгуулахыг хүсэхгүй байна. А гэхдээ яг хөө тэгээ чадвал та нар тэгээ нэмүүлнэ үз гэж байгаа байхгүй юу. Эндээс ийм юм гарч байгаа. За тэгээд дахиад бид нар нөгөө бүгд нэг юм ойд төрсэн сарамгчин лугаа болчиход дээ шүү дээ. Ингээд нэг дандаа нэг юм таавартай ингээ хардл. За үнэн байгаад тэр зөрүү 10 тэрбум доллар гэдэг юм бол одоо Монгол улсын бүхлүүд нэг жилийн төсөвтэй тэнцэгтэй 36 их найд. Тэгэхээр энэ мөнгөөр юу хийж болох вэ гэж саяхан нэг хүн нэг иргэн тий манай иргэдүүд ямар сайхан бүр бахархмаар биширмээр болцсон. Түүгээрээ дэлгэр сайхан сайдыг юунд атагээд өглөөг юунд өглөөг вэ. Тэгээ тэр залуу хэлсэн байхгүй энэ алдагд хэрвээ үнэн бол энэ мөнгөөр бараг 240 орчим айлыг орон сууцч болох ийм хэмжээний мөнгө байна гэж байна. Тэр ч одоо манайх ч одоо бараг 210 орчим мянган тий гэр хорооллын өрхтэй байна гэж ярьж байгаа. Гэтэл чинь бүтэн фул кавер хийдэг шиг бараг ингээд гэр хорооллыг болох юм шүү дээ. Энэ алдагдлаар тэр бүхэл $1 нэмэхэд нэгэн ширхэг доллар нэмэхэд л одоо 250 сая доллар гэхгүй юу. Энэ чинь маш их мөнгө шүү дээ. Тэгэхээр энэ бол маш их чухал ноцтой ийм асуудал учраас энийг ерөөсөө бид нар хорхиж болохгүй ингээд яриад байгаа юм. Тэгээд энэ чинь яг ингээд цаг хугацааны дараалалаар нь авч үзэхээр их л одоо нэг үгэлгэд ноотол байгаа байхгүй юу. Тухайн үед хэрэг эрхлэхийн дараа амар эсгэлэн байсан тий. Сонгуулийн өмнө 2 сард нөгөө биржийн үнээр авъя 5% гэдэг яриа явсан. Тэгээ ард дээр нь сонгуул болсон, ард дээр нь хамтарсан. Тэгээ хамтрангуудаа ингээд тодорхой хүмүүсийг сайд болгосон. Тэгээд энэ гэрээчээсээ ялзаад ингээ явцсан гэхээр бүх талаасаа улс төрийн өнцгөөс бол хардах юм нөхцөл бүрэн байгаад байгаа юм байна. Эсвэл гэрээ хийж чаддгүй гинэн одоо нөхдүүд хүүхдүүд тий сургуулийн хүүхдүүд төртөл ингэж хийхгүй шүү дээ. Өнөөдөр чинь сургуулийн хүүхдүүд бол хиймэл оюун ухааныг ашиглаад энэ гэрээ хийх дээр бол энэс илүү гэрээ хийж чадна. Эсвэл санаатаагаар юм ухаан алдаа гарсан байна. За тэгээ харамсалтай нь энэ одоо ажлыг шалгах ажлыг хийлгүүгээр тэгээд намын баг хурал болж гэж бодлоод намын баг хурлынхаа бодлоонаа дараа нь засгийн газрыг огцруулна гэдэг санал хураалт яваад тэгэхээр засгийн газар юу зүгээр суух вэ? Одоо анхнаасаа энэ нөөцийн бодлонтой холбогдсон хүмүүсийг огцруулна,
хариуцлага тооцогддог ийм одоо сонирхолтой байсан учраас бол сөргүүлж одоо их хурлын дарга бол одоо энэ нөөцийн сонсголыг хийхгүй байна. Нөөцний асуудалтай холбоотой болцсон байх гэсэн байдлаар ингэж одоо асуудлыг өргөн барьсан. Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Focus Zero Marathon. Итали тарс Контиса Дирада баярын ширээний чимэг. Хэлбэр хуримтлал хариултаа хадгалын үйлчилгээгээр 26,000 төгрөг цуглуулад нэмж 26,000 төгрөгийн урамшуулал аваарай. Худалдаа хөгжлийн банк. 100 жилийн түүхтэй Канадын Jameson брэнд жирэмсэн болон хөхөөлөгчүүдэд зориуллаа. Ургийн тархины хөгжлийг дэмжих үйлдэлтэй. Бифито амттай байгаль ээлтэй савлгаа. Эрүүл гэдэс эрүүл даргалаа. Гэр йогурт. 100 drink before party. Уухын өмнө илгээ хамгаал. Илэг хамгаалах бүтээгдэхүүн 100 drink. Vincent Grass. Зүү сода модыг чинь асан. Таны дуртай коктейл юу вэ? Эспрессо мартини. Хүссэн газраа хүссэн коктейлөө уу. Punch Club. Мөсөө мартва. Эндэр сайхан аргагүй л юм. Тэгвэл хамт Calvin амтлах уу? Өнгөр сайхан уншиж. Сандерс сайхан яриа өрнөлдөг. Calvin. Олон хүний итгэл найдварыг teen өндөр хариуцлагатай ажил хийж байгаа учраас би өчүүхэн зүйл дээр ч алдаа гаргахгүй төгс гүйцэтгэлтэй ажиллахыг хичээдэг. Ямар ч үед хамгийн найдвартай, хамгийн тав тухтай, хамгийн шилдгийг сонгодог. Шингээх чадвар, шингээх хүрд хамгийн сайн, хөвөн зөөлөн, байгалийн гаралтай материалаар хийгдсэн Kotix мини сонголт. Хората зүүнээр бодлогочсон чанар. Эндэр сайхан аргагүй л юм. Тэгвэл хамт Calvin амтлах уу? Өнгөр сайхан уншиж. Сандерс сайхан яриа өрнөлдөг. Calvin. Хурд хүч, авхaalч самба, тэсвэр хатуужин шаарддаг спортод тууштай өрсөлдөн гэдэг амаргүйч би бууж өгөхгүй. Өдөр бүр зорилгынхаа төлөө тэмүүлдэг. Ямар ч үед хамгийн найдвартай, хамгийн тав тухтай, хамгийн шилдгийг сонгодог. Шингээх чадвар, шингээх хүрд хамгийн сайн, хөвөн зөөлөн, байгалийн гаралтай материалаар хийгдсэн Kotix мини сонголт. Drink after party. Уусны дараа илгээ түлжүүл. Илэг хамгаалах бүтээгдэхүүн 100 drink. Vincent Grass. Зүү сода модыг чинь асан. Австрийн нэрийн хуудас Дакар. Бифито амттай байгаль ээлтэй савлгаа. Эрүүл гэдэс эрүүл даргалаа. Гэр йогурт. 100 жилийн түүхтэй Канадын Jameson брэнд жирэмсэн болон хөхөөлөгчүүдэд зориуллаа. Ургийн тархины хөгжлийг дэмжих үйлдэлтэй. Хэлбэр хуримтлал хариултаа хадгалын үйлчилгээгээр 26,000 төгрөг цуглуулад нэмж 26,000 төгрөгийн урамшуулал аваарай. Худалдаа хөгжлийн банк. Итали тарс Контиса Дирада баярын ширээний чимэг. Одоо нэгэнт нөгөө сонсгол хийлэхгүй гэд шийдсэн болвол одоо яах вэ гэхээр энэ гэрээг хууль хяналтын байгууллагууд судлах хэрэгтэй л дээ. Шалгах хэрэгтэй. Тэгээд мэрэгжлийн хүмүүсийг оролцуулаад тийм ээ. Одоо тэнд нөөцний чиглэлээр мэрэгжлийн хүмүүс ч орох хэрэгтэй. Санхүү эдийн засгийн одоо
мэдлэгтэй хүмүүс орох хэрэгтэй. Тэгээ гэрээ хэлцээрээ мэрэгжилтэй мэдлэгтэй хүмүүс орох. Тэгээд энэ гэрээ үнэхээр одоо сайн болж юу муу болсон юм уу гэдгийг бас нэг гаргаж ирж болох л байх. Тэгээд тэр буруу одоо дутуу зөрүү хамаагүй одоо тийм муу гэрээ хийсэн бол тэрийг дахиж өөрчилж болно л доо. Хятадын тал бол тэн дээр нэг эсэргүүцэхгүй байх л гэж бодож байна зүгээр. Гэхдээ уг нь бол гэрээ бол гэрээ нөгөө бандан пад гэдэг шиг юм байхгүй юу. Тэ. Нэгэнт одоо зурцсан те нөгөө эрх үхээ нөхдүүд нь зурцсан. Тэгээд ингээд одоо та нар юу яриад байгаа гэж магадгүй л те. Тех хэрэгтэй. Тэ. Ер нь бол энэ ямар ч байсан энэ эргэлзээг, энэ хардталтыг тайлах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар. Энийг ингээд битүүгээр нь юу байгааг нь мэддэхгүй, яагаад ингэсэн нь ойлгохдохгүй ингээд чив чимээгүй хавдарч л болохгүй. Тэгвэл энэ шударгаас алдагдана. Тэгээ нөгөө ардчил гэдэг юм чи хаа байна. Тэгээд ийм л юм болоо явчих штэ. Тэгээ нэг тийм байна. Хоёрдугаар сая манай нөхдүүд ярьж байна. Энэ коксчдаг нүүрс. Коксчдаг нүүрс, хагас коксчдаг нүүрс, тэгээ огт коксчдаг өрчим хүчний нүүрс, 3 янзын нүүрс байгаа. Бүр нарийн яриул одоо золоо мэдж байгаа. Бүр 10 хэдэн төрлийн нүүрс байдаг. Бүр шаашаа заадлаа. Тийм Эрдэнэс 5-7 одоо тэр орд дотор чинь бүр маш нарийн ангилуул. Тэгэд энэ одоо юмдаар одоо ялангуяа коксдаг нүүрс гэдэг чинь дэлхийд ховор. Кемчнэх хэлбэг байгаад байдаг юм биш. Тэгээ энэ одоо сайхан үнэтэй баялгаа бид нар зүгээр одоо ингээд тий хамгийн хямдхан, хамгийн муу үнээр ингээд 10 хэдэн жилийн хугацаатай борлуулна гэдэг бол үнэхээр энэ бол харамсал. Одоо өнөөдөр ингээд энэ их хурлд байгаа хэдэн нөхдүүд арьсан хамгаалалт энийг одоо ингээд ямар нэгэн байдлаар хэлцүүлэхгүй ингээд өнгөрлөө гэхэд хожим хойно үр хүүхдүүд маань хойч үе маань биднийг хараах болно шүү дээ. Энэ яагаад ийм балаа юм ийц тий. Одоо 10 хэдэн жил гэдэг чинь бас хугацаа шүү дээ. Тэгээд энэ үн өртөг одоо хаашаа явах юм? Ер нь бол энэ асуудал бол байгаа. Зөв коксдаг нүүрсний хувьд энэ одоо нэвтрүүлэгт оролцож байгааг ашиглаад би бол нэг санал хэлмээр байгаа. Ялангуяа энэ төрд ажиллаж байгаа хүмүүст. Одоо манай сайд саяхан ярьлаа. Гангийн үйлдвэр байгуулна гэж. Сайн хэрэг. Тэрийг дэмжин. Гэхдээ юм эренбтэй байх хэрэгтэй байхгүй. Судалгаатай байх хэрэгтэй. Гангийн үйлдвэр барихын тулд хамгийн түрүүнд кокс хэрэгтэй байхгүй. Тэгээ нөгөө коксдаг нүүрсөө өөрсдөө коксчуулаад кокс болгоод тэгээд тэрүүгээрээ нөгөө гангийн чи хайлуулна шүү дээ. Тэр чинь асар их өндөр температуртай болчдөг байхгүй юу? Тэгээ нөгөө янз бүрийн хорт хаягдлууд нь ингээд байхгүй болоод энэ өндөр температурт одоо хуурай нөхцлөөр шатаагаад ятж байгаа шүү дээ. Хагас уусруулж байгаа юм шүү дээ. Тэгээ би өнөөдөр энэ нэвтрүүлэгт орохын тулд бас нэг юу авчирсан юм л да. Энэ Эрдэнэс 5-7-оос надад өгчээсэн энэ кокс. Кокс гэдэг чинь ийм байгаа хгүй юу? Та бодтоор нь харуулж байна. Тий, энэ одоо нэг ийм хөнхөн саарл юм байгаа юм. Нүүрс чинь бол гялцсан хараа байгаа шүү дээ. Гэтэл энийг одоо нүүрсийн чинь тэр өндөр температурт 900-аас 1100 градуст болгоод тэгээд энэ кокс гэдэг юм хийчдэг. Энэ кокс гэдэг юм цаашаа маш олон юмны их үүсвэр. Одоо яриад байна тэр гангийн үйлдвэрийн чинь гол төвхөд энэ. Энэнгүү бол ган хайлуулна гэж байхгүй. Нүүрс түлээд ган хайлуулна гэвэл замбраагүй юм болно. Нийгэм тэгжил ойлгоод байгаа шүү дээ. Тийм байхгүй. Ийм хийжээж энүүгээр чинь тэр ган хайлуулдаг байхгүй. Энд чинь асар өндөр илчлэг өгдөг гэдэг байхгүй. За нэгдүгээрт ган хийхэд энэ хэрэгтэй. Дээр нь одоо манай Улаанбаатар хотын нөгөө утаа асуудал байгаа шүү дээ. Одоо ингээд хятадаас нийтлэн гээд одоо баяжуулах үйлдвэрийн хаягдл нүүрсийг авчирч хэрэгжилж штэ. Утаа багсгаж байгаа нь. Гэтэл энэ кокс хийгээд энүүгээр одоо айл өрхүүдтэй юм уу нүгээр шахмал түших юм бол асар ашигтай. Маш өндөр температуртай маш утаагүй ийм түлшин чинь утаагийн айл хийзэн
нөгөө шатаагаад барихгүй болгочих байгаа байхгүй юу? Урдчлаад. Тэгэхээр нөгөө юунд хэрэгтэй? Одоо утааг үжүүлэхэд чинь жинхэнэ хэрэгтэй юм. Энэ гэр хорооллын Улаанбаатарын утааны асуудлыг шийдэхэд энэ кокс хэрэгтэй. За. Одоо бид нар гэрээний нөхцөлөө ингэж яриад байна тий. Тэнгүүт гэрээнийхээ нөхцөлийг илт зарлаад тавьчих юм бол хятадууд нүүрс авахаа болчихно гэж сайд нь мэдээлэл хийлээ. Энэ шиг худлаа байхгүй. Яагаад тэгэхээр бид нар чинь сүүлийн 20 гаруй жил хятадын хойд бүс нутагт нүүрс доктортой нийлүүлж ирлээ. За 50 саяас одоо бүр 90 сая тонн болоо жил болгон л нэмэгдээд яваа. Гэхдээ бид нар бол энийг ерөөсөө ингээд урт хугацаанд доктортой нийлүүлэг цорын ганц нийлүүлэгчтэй найдвартай их хөөсөр болцсон учраас энийгээ солих боломж угаасаа байхгүй нэгдүгээр. Хоёрдугаар сонирхол байхгүй. Яагаад тэгэхээр бид нар ч угаасаа нүүрсээ хямд нийлүүлдэг болчлоо шүү дээ. Одоо ингээд одоо 10 гаруй жил нүүрсээ 50% хямдралтай нийлүүлэх гэрээ хийцэн байх. Юу гэж тэрнийгээ болиулаа те бэлэн мөнгөөр үнэтэй авъя гэж шийтгэвдээ. Ойлгомжтой энгийн асуудал байхгүй. Одоо ингээд тэгэхээр дотооддоо бид нэр яг таны дамгуй хэлдэг шиг те одоо бензин шатхууныхаа нөөцтэй үйлдвэрлэдэг энэ үйлдвэрээ одоо бас хөгжүүлэх ёстой. Одоо утаагаа шийдмээр байна. Шатхууны хамаарлаа бууруулмаар байна. Гэтэл манайхан чинь шатхууны хамаарлаа бууруулахгүйгээр нэг гүүр барин туулгал дээр хурдны зам хийнэ гэд хурдны замынхаа тэгэхээр түлшээ бэлтгэлтэй машиныхаа гэж би нэг уурайлмаар санагдаад байгаа. Тэгээд дамгуйтай санал нөгөө нь яг одоо нүүрс би тэр харбины засгийн газар хоорондын хэлэлцээрт явсан 20 гаруй гишүүд явсан байлаа шүү дээ. Их олоолаа явсан. Тэр 20 гишүүний дунд явсны гишүүнтэй уулзлаа таарад. Тэгээд манай нэр тэгжээс би нэрийг одоо хэлээд яах вэ? Тэгээд өө нүүрс одоо хэрэггүй болж байгаа. Одоо энийг ерөөсөө хэдэр чамаагүй зархан зөв гэж. Тэгээд би тэгээ гайхаад ямар хачин юм ярьж байна гэж бодоод өнгөрчээсэн. Тэгээд чинь нөгөө коксимын үйлдвэрээс одоо гардаг бүтээгдэхүүнүүд тухай ярьж байна. Ер нь нүүрсээр чинь нүүрс чинь бол олон одоо бүтээгдэхүүнэл түүхэд болдго юм билээ. Керосин, дизель тэгэл одоо бүр карбон файбер хүртэл гаргаж хийдэг. За тэгээ өндөр технологийн одоо бүтээгдэхүүнүүдийн бас түүхэд гаргаж авдаг. Бүх төрлийн пластикууд гаргаж авдаг. Өндөр хөгжилтэй орнуудын ийм түүхэд байхад бид нар одоо бүр маш боловсруулах юм ярьж тэр одоо их бүдүүлэг юм ярьж шээ хэрэггүй гэж. Энэ бол маш хэрэгтэй зүйл байна. Тэгэхээр энэ бол ард түмний баялаг, ард түмэн мэдэх ёстой. Хэн нэгэн улс төрчд юм уу, их хурлын гишүүд юм уу одоо сайд нар энийг бол одоо ойныг яасан ч яадын гэж болохгүй байхгүй юу. Нэгдүгээр хоёрдугаар монголчууд ер нь нүүрсийг хизэнээс зараад хизэнээс одоо энэ эдийн засгийн тодорхой хэмжээний импакт өгдөг юм хэрэгсэл болчихгүйгээр нэг 14 5 жилийн өмнөөс байхгүй юу. Одоо Жалко гэдэг чинь одоо гэрээгээ 11 онд бас гэрээс үү ботол дэвд. Тэгээд анх чинь миний санаж байгаа 250 сая доллар 300 сая доллар ингэж аваад тэгээд аптек гэрээгээр нүүрсээ өгсөн. Дараагийн засгийн газар төр хүн тусалдаа өөрхий. Тэгээд тэр гэрээний нөхцөл мөчлийг сайжруулах гэдэг алтын засгийн газар бол ажиллаж байхад бол тэр үед ядж байхад жишээлбэл одоо бирж өгнө бууж авах чийтэй те зах зээл өгнө бууж авах чийтэй. Тэгэхээр тэр үед бол яажсэн гэхээр манайх нөгөө нүүрсний арилжаа хятад руу экспортлал гэхээр юм бас хөгжиж эхэлжсэн харьцангуй туршлахгүй байсан үе. 30-аас нэг $50 хямдхан зарагдаад л байдаг байсан үе. Одоо яатсан гэхээр чинь 15 6 жилийн дараа чинь бас харьцангуй хөгжөөд бид чинь туршлагачаад бас нэг бирж өгнө гэдэг юм а барьдаг болоод ингээд чадваршаад ирсэн байхгүй юу. Гэтэл энэ их хурлын одоо энэ тогтоол дээр яаж юм гэхээр тэр үе рүүгээ очиод тэндээсээ жишг аваа. Тэр одоо алдагдaltaй байсан үеэсээ одоо жишг аваа гэдэг энэ ард түмний энэ хөрөнгийг хэдэн улс төрчид ингээ сайхан дураар тоглож шít. Энэ л асуудал байгаа юм. Түрүүн нөөц ярьж байна. Тэр кокс чинь 5 толгоон нийт ордож 17% байхгүй юу? Кокс чинь 10%. Энэ гэрээний нөхцлөөр бол тэр 20 жилийн одоо 30 жилийн хугацаанд ч юм уу 16 жилийн хугацаанд баг нийт коксыг нь 20% тэгээд хямдхан тал үнээр нь ингээд өгөө явуулчих юм хийгээд байгаа байхгүй юу. Энэ чинь зөвхөн бид нар чинь бас нэг коммерчал салбарт ч явж ирсэн бас ч гэж инженерийн сургуулийн төгссөн эдийн засгийн сургуулийн ч төгссөн л улсууд. Тэгэхээр нэг хідэн тоог ингээд ерөөхдөө логистикийг бодох чадвар байна шүү дээ. Ингээд харахад нэг иймэрхүү зүйлс байгаа. Тэгэхээр тийм л учраас энэ улс төрчид одоо харьцангуй манай шудраг залуу энэ улс төрчид ингээд одоо энэ асуудал дээр бас ингээд дуурайд яваад байгаа нэг сайн хэрэг байгаамаа л гэж хэлмээр. Шалгах төр хороо байгуулах тухай улсын хурлын тогтоолын төслийг батлын 9 саналын томьёолоор санал хураалт явуулъя. За санал хураалтанд 114 гишүүн оролцсноос 43 гишүүн буюу 37.7% саналаар энэ санал дэмжигдсэнгөө.
нийгэмд бас нэг юм үзэл хандлага байна. Золжролч шүнэ. Заавал одоо ингэж ер нь өнөөгийн төр засаг гэдэг юм улс орон ингэж нүүрсээ ингэж ашигтай байдлаар зарж худалдаж чадахгүй бол ер нь үүсээ ингэж нээгээд хэрэг байгаа мó. Хойч үедээ үлдээвэл яа. Мэдээж олон улсад нүүрс хэрэгтэй, Монголд ч хэрэгтэй. Гэхдээ яг одоо бид нар амьдраад энэ улс ингээд дуусчихгүй шүү. Дараагийн хүүхэд залуучууд хэд хэд үе явна. Энэ одоо дэлхийд сүрчгүй л одоо ингээд л чинь 2100 200 гал энэ улс орон мөнхөд л одоо ажиллаж амьдрах л байлгүй дээ. Бид нэгэн л одоо ингээд энэ нүүрсээ худалдах гэрээг одоо харилцаа ашигтай хийж чадахгүй юм бол ер нь төрдөө ингээд зогсоогоод бас нэг арай нэг эрүүл ухаантай нэг төр засаг гэдэг юм уу яг одоо та нар шиг бас нэг их орно гэсэн залуучууд бас нэг олон болсон үед ингээд энэ монголчууд ядуу байна. За нэг хүнд ногд дотоодын нийт төлөвлөгөө одоо $7,000 сая өрөөгүй те. Хятад улс бол жишээ нь 10,000 хэдэн жилийн өмнө дэше гараад ирсэн шүү дээ. Өмнө 90 рүү 10 20 жилийн өмнө явж байсан хүмүүс бол мэдгүй байх ямар хөө байсан. Тэгэхээр биднэрт бол сайхан амьдрах хэрэг байна. За хоёрдугаарт нь 9 төгрөг 10 төгрөг гаднаас олж ирж байна. Монгол гэдэг айл гэр аав ээж нь ажил хийгээд 10 төгрөгийн чи 9 төгрөг нь нүүрсдээс хоёр л байна. Тэгж байна. Тий. Тэгэхээр өөрөө өөрсдийнхөө бүтээгдэхүүний үнийг унгаадаг бодлого явуулж болохгүй. Тэрнээс тэрийгээ бол борлуулаад ашиг олоод сайхан амьдрах хэрэгтэй. Нэг юм үнэ байна л да одоо танд тий ташаанд нэг үнэ байна. Тэгэнгүүт үнийгээс хаагаад сүүгээ зараад сайхан амьдрах хэрэгтэй байдаг. Тэгэхээр яах одоо сүүн ингээ байж ингээ байлгаад байвал утахгүй байхгүй дээ үнэтэй дээ өлөн жилмэл байгаад идэг. Эсвэл бол тэр гадны хүнийг дуудаж оруулж ирээ. Та манай хүнийг саагаад аваад яваад гаж сүүгийн. Тэгээ би одоо тал үнээр нь л өгчээ тий. Та надад тэр дэлгүүрээс очиод талах масл аваад ир. Ингээл хоёр дахин үнээр авчих. Ингэж байгаа байхгүй юу? Хүнээр үнэгээ саалгаад сүүгээ тал үнээр өгөөд дэлгүүрээс талах маслыг хоёр дахин үнээр худалдаж авчих. Энэ бол ийм арчаагүй айлын эзэн, ийм эзэн байж болохгүй. Тэрнээс биш одоо баялгаа хадгалаад үнэгээ байлгаад тэгээд юм тааруухан амьдрна гэдэг бол утгагүй. Бас нэг тийм. Уул уурхаа гэдэг ухагтхан өөрөө юу л да. Ер нь ашигт малтбал хаач байдаг. Одоо та бүхэн бие дотор алт байгаа. Энэ гიშгэж байгаа газар дор алт байгаа. Янз бүрийн хор металлууд байгаа. Одоо энэ 30 см квадрат талбай дотор. Тэгвэл дэрийг авгаад ашигтай юу юу гэдэг л асуудал те. Тэр чинь бол тухайн цаг үеэс л хамаардаг, технологиос хамаардаг. Тийм болохоор байгалийн баялагийг бол хүн зүү зохистойгоор ашиглаж сайхан амьдарч л байх шүү дээ. Байгалийн баялаг энэ чинь үндсэн хуулийн заасан 6 дээр те. Ард түмний мэдлэлт байна гэж заасан шүү дээ. Тэгээд энэ чи одоо хамгийн их ярьдаг хүмүүс чинь энэ саяны зураг гараад байгаа хүмүүс шүү дээ. Тэ одоо баялагтай эзэн Монгол чухамхүү байгалийн баялгаа одоо ингэмээр байна, тэгмээр байна. Атал энийг хідэн хүмүүс ингэж байна. Тэгээ яг бодит амьдрал дээр нөгөө баялагтай эзэн Монгол нь ямар ч эрх мэдлгүй өөрийнхөө бараа таварыг хідэн төгрөгөөр зараад байгаагаа ч мэдэхгүй ингээд сууж байгаа байхгүй юу. Одоо дорж өөрийнхөө энэ усыг дулмаагаар заруулахдаа дондогт хідээр зарж байгааг нь мэдэхгүй ингээд хүй чи миний бараа хідээр зарчваа гэд асуухаар хэлэхгүй нууц гэдэг. Тэгвэл тэр үндсэн хуулийнхаа тэр 6-аг одоо өөрчлөх хэрэгтэй юм уу? Энд ч одоо тий иргэдийн өмч биш тэр нэг төрийг одоо төрийн үйл хэргийг явуулж байгаа тэр улс төрчдийн эсвэл өмч юм уу? Тим юм шиг болж хурж штэ. Тухайн засагт хэн байсан тэр хүмүүс тухайн үед тэр үнийг тогтоогоод тэгээд нөгөө жинхэнэ эзэн буюу монголчуудаас иргэдээс нуучиж. Тэгэхээр энэ байгалийн баялаг чи хэний өмч вэ гэдэг асуулт тавигдаж штэ. За тэгээд сая дамгууч зөндөө ярьлаа те бүх гişүүд минь ярьлаа. Асар үнэтэй чухал бүтээгдэхүүн хിവэр байх болно. Ард түмний тархийг битгий угаа тий. Одоо энэ нүүрс хэрэггүй болж байгаа чухамхүү одоо хятад бол эрчим хүчээ тий нөөс сэргээх эрчим хүчээр орлуулж байгаа энэ ногоо эрчим хүч рүү шилжиж байгаа юм. Тийм учраас ерөөсө гол тархи угааж байгаа зүйл нь л нь шүү дээ. Төд бодлого нүүрс хог болох учраас өтөр түргэн хямдаар зарья гэдэг ийм одоо тархи угаал пропагандаг айгуу сайн хийж байгаа учраас үлдээ иргэд ч гэсэн тий өтөр түргэн бошоохон зарахгүй л ерөөсөө эн чинь бүр ямар ч хэрэггүй болох нь гэдэг айц улсын хурлын гишүүн хүртэл тийм бодолтой болсон явж байгаа гэдэг бол имгэнэл. Энэ дээр бид нар юу хийх ёстой вэ? Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Экспертүүдийнхээ үгийг. Энэ нүүрс гэдэг чинь тий сая маш дэлгэрэнгүй ярьлаа шүү дээ. Ямар чухал бүтээгдэхүүн одоо тэр гангийн үйлдвэр нь үнэн байгуулъя гэсэн. Гэтэл энэ кокс чихнүрсээ чи хятад гангийн үйлдвэртэй ашиглах гал аваад байгаа үстэй энэ хойд мөрөд. Тэгээд тэгэхээр манайх өөрөө гангийн үйлдвэр байгуулах гээд ингээд төлөвлөгөөндөө тусгацсан мөртлөө
55% түрүү маш тодорхой хэллээ те. Нийт одоо нүүрснийхээ коксчих нүүрсний бараг 10% нь энэ гэрээний дагуу явж отох нь шүү дээ. 10-20% нь гэдэг ийм маш олон асуудлыг дагуулж байгаа болчиход байгаа энэ гэрээ. Тэгэхээр энэ дээр яг хөө иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан төрийн бас байгууллагууд эсвэл энэ одоо тэмцэгчд гэх юм уу эдний үүрэг рөл бас маш их болж хурах гэдэг л яг л үнэндээ бас их хурал дээр бид нар цөөдөж чинь тий. Сая гихтж л одоо ямар олон гişүүд эсрэг конопт 63-4% нь сонсомооргүй нэ гэж. Өөрснөө сонсомооргүй нэ гэж. Өмнөөс нь конопт арчтай юм уу? Үгүй яг энэ чинь нөгөө бид нар нэг юм башир арга хэрэгэлсэн байсансан бол эдийн засгийн байнгын хорогоор дэмжүүлэхгүй байх байсан байхгүй юу? Одоо яг нөгөө эдийн засгийн байнгын хорогоор дэмжүүлэхгүй оруулаад ирвэл одоо энэ чуулганаар дэмжээгүйг яах юм гэхээр одоо гараад явах юм бол дэмжээгүйг дэмжихгүй дэмжих ёстой гэж бодоод гараад явангууд яах нь босоод нөгөө төр хороо манд байгуулагдах байсан. Энийг бол мэджил байсан л да. Гэхдээ ийм башир арга хэрэглэгч айгүй зарчимгүй энийг минь дэмжиж явуулаад аль гэснээр нэг гараараа нөгөө гараараа гяс коноптод унгаачих гэж болохгүй байхгүй юу. Тийм учраас бид нар ийм одоо тэг зарчмаа бариад явсан чинь яг их хурал дээр одоо санаатаа санаагүй гараад явангууд нөгөө татгалцснаар ороод дэмжихгүй гэж гараал ингээл явцсан. Энэ бол бүр ингээд ангилсан байгаа шүү дээ. Коксчих, сул коксчих эрчим хүчний нүүрс гэд. Тэгэхээр энэ үнэхэрийн яг энэ гэрээний дагуу явагдаж чадсан уу юу? За тэр бас нүүрсний хэмжээ яг гэрээний дагуу нийлүүлэгдэж байгаа юугүй юу? Өнөөдөр хүртэл одоо нүүрсний энэ нүүрс одоо маш муу одоо юу яж гэн гэж яриад байгаа тийм ээ. Тэгэхээр энэ асуудал дээр энэ гэрээг ил гаргаад үнэхээр одоо шударгаар ажиллаж энийг одоо гаргаж ирж чаддаг бол буруу зүйлийг гаргаж ирж чаддаг бол үнэхээр сайн ажил болно гэж харж байгаа. Ер нь одоо нүүрсний хэрүүл маргаан тасрахгүй байна л да. Тий. Хараагцсан юм уу бид нар? Одоо баялагын хараал гэж нэг юм ярьдаг штэ. Энэ чи бол одоо яг манад хэрэгжээд байгаа байхгүй. Уг нь баялагтай орн бол баян сайхан амьдрах хэвээр, мөнгөтэй байх хэвээр. Гэтэл өнөөдөр манай монголчууд энэ баялагынхаа одоо юу болчиход шүү дээ. Хараал болчиход шүү дээ. Ямар нэгэн байдлаар ингээд дарганар нь асуудлыг шийддэг. Тэгээд ингээд нуучдаг. Ямар үнээр зараад байгаагаа хинт ч хилдэггүй. Ийм байх юм бол энэ хэцүүлтэй. Үнэхээр тэгснээс зарахгүй зүгээр сууж исэн дээр л тий. Энд чинь энэ нүүрсийг гаргахын тулд ямар их хүч хөдөлмөр зардаг гэж санагдана. Маш их хүч хөдөлмөр. Маш олон хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэр Эрдэнэс 5-7 гэд тэр 5-7 уурхаан бассейн дотор чинь бол би саяхан нэг очисон хэдэн мянган одоо өндөр даацын машин тэгэл хичнээн одоо 10-20 мянган хүн ажиллаж шít тэнд чинь. Язгант л ажиллаж шít. Тэр олон хүмүүсийн тэр хөдөлмөрийг зүгээр нэг одоо нэг хоёр сайд энэ үхэнд сэмэрхэн одоо ховдын ашиг болох зорилгоор ингээд унтраага ачиж болохгүй шít. Харамсалтай ш. Тэр уурхаач ч гэсэн одоо дараа нь ер нь амар эвгүй байдалд орно үстэй тий. Тэр чи одоо нүүрснээ уурхаач нь бүр тоосчлт асар өндөр байдаг. Тэр антракоз гэж айхтар юм чинь тэр нүүрсний тоосноос гардаг. Тэр уурхаачдын уушиг ямар нэгэн хэмжээгээр тэр антракозоор өвчилж байгаа. Тэгээд тэр хүмүүс юуны төлөө тэр эрүүл мэндэд золин байж тэр жоохон нүүрс гаргаад байгаа юм. Тэрийн нөгөө эцдүүд нь яагаад ингэж одоо үн төлбөргүй зүгээр шахуу одоо хүнд өгöd байгаа. Энд чи асуудал واخгүй. Тэгэхээр энэ Монгол улсын бүр эрх ашиг, жирийн иргэдийн эрх ашигыг асар их хөндөж байгаа. Энэ харбины гэрээ гэдэг энэ учир битүүлэг энэ гэрээ чинь бол үнэхээр аюултай. За бид нар хүссэн үсээгөө манай экспортын 93% нь уул уурхаан бүтээгдэхүүн байна. Тэрний талаас илүү нүүрс байгаа. Угаасаа бидний амьдрах их үүсвэр нь нүүрсний худалдаа болчиход байгаа. Тэр байтугай тэр дотроо бүгд найрамд хятад ард улс руу гаргаж байгаа энэ хагас коогч нүүрс бол ерөөсөө бидний одоо гадаадаас бараа бүтээгдэхүүн авч байгаагийн төлбөрт явж байгаа нүүрс.
Бид нар худалдааны балансаар ашигтай явдаг. Бүгд найрамд хятад ард улстай. Тэгэхээр мэдээж хэрэг одоо нөгөө ашиггүй зараад байгаа учраас нүүрсээ болчихё, зархаа болчихё гэдэг үндсийг бол аягүй сонин. Угаасаа бид нар нүүрсгээ зархаа болчих юм бол бидний амьдрал тэр чигээр ингээд байхгүй 90-аад оноос өмнөх одоо нөгөө ядуурл руугаа гулсаад явчихсан. Гэтэл нөгөө талдаа одоо нөгөө дотоодын нийт хүнд ногдох дотоодын нийт бүтээгт $7,000 гэж яриад байгаа болохоор яг тэр чинь нөгөө нэг энэ нүүрсний худалдаа чинь яг энэ хүмүүсийн жирийн хүмүүсийн амьдралаас наалтахгүй байгаа. Тэр их орж байгаа орлого маань яг нөгөө нэг хүмүүсийн нэмэн үрдүш ингээд бие биенийгээ орлого болж ингээд эдийн засгийн утгаараа гинжийн холбоогоор бие биендээ нөлөөлж дэмжих ёстой утга нь явагдахгүй. Нүүрсний мөнгөний тал нь гадаадад алга болоод сургаггүй алга болоод хин нэгэн хүн нэг дарга улс төрчид нь тэрнийг авч идээд гадаадаар тэр мөнгийг ингээ аваа явчихаар яг нэг монголчуудын амьдралд нь тэр нөгөө нүүрсний орлогын мөнгө ингээд тусахгүй наалтахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ яалтчгүй энэ уул уурхайтай холбоотой энэ төрийн өмчийн компаниудын хийсэн гэрээнүүд энэ харбины гэрээ бүгдийг ил тод болгох хэрэгтэй, ярих хэрэгтэй, алдаагаа ярих хэрэгтэй. Тэгээ ялангуяа энэ гэрээ хийсэн хүмүүстэй хариуцлага тооцоод улс төрөөс зайлуулдаг энэ юм хийхгүй бол бид нар ингээд дахиад 10 жилийн дараа хулгайгаа ярьсаар л байх. Хүмүүсийн амьдрал сайжраагүй. Тэгээд нөгөө их мөнгө идсэн улс төрчид нь яадгийг. Нөгөө хөөрхийн тэтгэврийн өгчүүлэг, эмгчүүлэг одоо 800 сая төгрөг авдаг хүмүүсийн саналыг 300 сая төгрөг худалдаж аваад өөрснөө улс төрд гараад дахиад ингээд ийм чөтгөрийн тойрогтол эргэлдээд байгаа байхгүй да. Тэгэхээр бид нар яалчгүй энэ уул уурхайтай холбоотой гэрээ хилцлүүд энэ ялангуяа энэ харбины гэрээ энэ чинь маш том дүнтэй 10 тэрбум долларын хохирол учруулж байгаа гэж яригдж байгаа гэрээг ил тодод ярих хэрэгтэй. Тэгжиж бид нэр энэ бавчиг намгаас гарах байхгүй. За тэгээ энэ 58 дугаар хотоолыг бүгдээрээ үзье. Тэрний 4-р зал юу л гарсан бэ гэхээр Эрдэнэс 5-7 компани өмнө нь урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл үнийн харах чинийг жишг болгож гэрээний хугацааг хэлцээ хийж ихээс хугацаатай үйлдэл 16 жилээр тогтоох гэж байгаа. За нэгдүгээрт бол өмнөх муу гэрээний жишгийг бариар гэж байгаа. Тэгэхээр сайжруулах болцоог хаачиж байгаа. Ингэж одоо лувирдчих шүү дээ. 2025-аас 2029 онд 27 сая тонн, 2030 оноос эхлэн жил болгон 20 сая тонноос бууруулахгүй гэж байгаа. Ингээ бодоод үзвэл 247 сая тонн нүүрс борлуулахаар энэ бүр шууд энэ гэр ингээ заагаад өгч байгаа. 247 сая тонн нүүрс борлуулаарай гэдэг. Одоогийн байдлаар бол биржийн үн. Одоо эдгээр бол 50 орчим 50 гаруй доллар зархаар тохирсон гэж ингэж ойлгогдоод байгаа. Тэгвэл өнөөдөр биржийн үн одоо дунджаар $95 байна. За 55 гэж бодох юм бол $95 байна. 1 тонноос $40 алдчих. Би түрүү чи ярихдаа маш их гинэн бас одоо эдгээр сайн санаж их багаар бодож. 1 тонноос би $20 алдсан болов уу? $22 алдсан болов уу? Тэгвэл бидний алдагдал бол Монголын талын алдагдал бол 5 юм уу 5.5 тэрбум доллар байх нэ гэж ингэж хэлж ирсэн. Тэгвэл үгүй байна. $40 алдчих байгаа юм байна 1 тонноос. Тэгэхээр 250 сая тонны тоон болгон дээр $40 алдах юм бол 10 тэрбум доллар алдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол зүгээр ингээд алдаал манаагаа сууж байгаа хоёр биш баг. Эсвэл хэдэн хүч байгаа юм. Энэ бол тодорхой хэсэг нь хахуулж явсан гэж би ойлгож байгаа. Яг гэрээ шалгана гэж л ярьж байгаа юм бол гэрээг хэн хийж ийнэх нэг компани хоорондын асуудал байгаа байхгүй. Компани удирдлагуудын нэг шалгаач нэг юм гарахгүй ойлгомжтой. Яг л шин дээрээс нь чиглэл өгөөд тэр Шалкогийн одоо жишг үнээр хийгээд Шалко ч бас нэг $69 гэдэг дунжин гараад байгаа байхгүй. Тэр чинь $53 гэхэд тэрнээс яагаад ч бодо бас ингээд бас нэлийн давуугаар тэр хатуу кокс хүн те. Тэгэхээр энийг дээрээс нь чиглүүлээд байгаа тэр тухайн засгийн газрын гишүүд тэгээд тэр одоо ажлын хэсгийг гасан улсууд те хилцэл хийсэн улсууд тэгээд энэ их хурлын бүр энэ тогтоол те. Бүр тогтоолоор энэ чиглүүлээд нь шүү. Заавал хямдхан хий. Заавал одоо бид нэр ингээд тэр үнэтэй төмөр зам бариа. Үнэтэй байдлаар холбоо. Заавал бид нар юм хямдхан өгье. Заавал тэр хятадын одоо компанийг шалгаруулаа. Хятадын шалгарсан компаниар тэр төмөр замаа холбоол гэд хамаг учирт бидэнд байгаа байхгүй. Надад биш л дээ энэ их хуралд байна. Тэ. Хамаг учир бидэнд манай талд байна. Гэтэл сүүлдээ бүр энэ асуудал биш болоод ирэхээр яаж ийн үг гэхээр ерөөсөө өөр хүн рүү чих гэдэг шүү дээ. За ер нь зөв бухна гэдэг шүү дээ. Үед дээр одоо намайг ингээ бидний ингээд исэн юм гэдэг утгатай юм бүр мэдгдэл хийгээд байгаа нөр бүр аимшигтай байгаа байхгүй. Тэгэхээр асуудал бидэнд байна. Монголын дал, Монгол улсын их хурлд байна. Монгол улсын улс төрчдөд байна. Энэ одоо их орноо бододгоо, энэ ард түмнээ бододгоо, улсаа бододгоо.
Тэгээд нэг юм заавал одоо хямдхан юм аа хий. Заавал одоо эсвэл бүтээн байгуулалтын өндөр өртгөөр хийх гэдэг юм уу те. Мөнгөний бид нар төлье. Энэ Эрдэнэс 5 толгоогоор бүх зарлыг гаргуулъя гэдэг. Энд засгийн газрын юм чиглэлүүд бүгд байгаа. Байна лээ. Уншихаар. Энэ чинь бүр илгийг авна уу? Энэ чинь ингээд зөвхөн юм холболтын гарчтан бүртээ хойшоогоо бүр сүлжилт мүлжилт болоод бүр ингээд явчихж байгаа. Энэ маш олон юмыг ингээд хийгээрээ та нар энэ Улаанбаатар хоттой холбоотой бүтээн байгуулалт бид бүстэй холбоотой юм дээр хүртэл энийг ярих юм бол заавал яриараа гэдэг бүр дэлгээ бүр чинь гачин замбараагийн болгосон байгаа шүү дээ. Энэ 58 дугаар тогтоол. Чинь юун дээр байж open data дээр байгаа байхгүй юу? Болно. Надад чинь яг нэмээд хэлэхэд за би сайн талаас нь тайлбарлах гэж оролдоо заа юу. Сайхан одоо гинэн сайхан сэтгэлээр энэ Монгол улсын эдийн засгийг ийм хүн дэлхийн ертөнцийн үед хөгжүүлэх хэрэгтэй мөнгө татна тийм ээ. Бага юм нүүрс вэ. За тэр үн одоо нэг яах вэ? Ахиуган шиг өгөөд тэгээ хариуд нь ингээд их мөнгө оруулж ирээд гоё мега төслүүдээ хий. Энэ бол нөгөө хамтарсан анхны засгийн зорилго байсан шүү дээ. Тэгээ мега төслүүдээ зарлаад тийм болохоор одоо тэр дотор нүүрсний юм дотор нь аваачаад сэргээх тэр чинь мууч хотын дэд үс юу ч юм дэ одоо ингээд бах юм. Тэгээ нөгөө говийн юм усчул гэдэг. Тэнгүүд чинь нөгөө говийн гişүүд чинь жишээлбэл манай говийг усчуулах юм байна. За би энийг дэмжиж манипуляц хийж шүү дээ. Иймэрхүү. Тэгэхээр их мөнгө оруулж ирэл ингэн. За нөгөө их мөнгө нь хаанаас орж ирэх гэдэг юм. Ойлгомжтой шүү дээ. Нүрсийн хамдруулж өгнө. Тэгээ буцаад тэрэндээ өөрсдөө унах тийм л одоо эдийн засгт айгүй алдагдaltaа том юм дуунах юмыг л хийж исэн байхгүй. Тэгэхээр тэр засгийн газар одоо санаачлаад их хурлаар чиглэл өгүүлж байгаа байхгүй. Тэр засгийн газар чинь одоо нөгөө нэг ман нам хүн нам нийлсэн буюу одоо нөгөө парламент 90% нийлээд нэг засаг байгуулчлаа гэдэг шүү дээ гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд байгуулчихаар эсрэг юм баг гарахгүй. Нөгөө хуулийн засгийн газрын хуулийн хилцс гэдэг чинь дэр шүү дээ. Нэг үгүйсэг нэтэрэ юмнууд ингэж харж хилцэж байгаа л тэгээд оруулж ирсэн болгоны баталдаг. Тийм болохоор л тэр засгийн газар аюултай болцсон байсан. Энэний дараа энэ дээр нөгөө нүүрсний үнийг нөгөө биржийн хуулиар эн чинь боломжгүй байхгүй. Тэгэхээр биржийн хууль дээр өөрчлөлт оруулж энэ гэрээгээ боломжтой болгохыг заалтыг оруулж ирэх гэж байхдаа халтраад ерөөсөө төрийн өмчийн компани эзэмшиж байгаа ашигт малтмлын орд газрыг бартардаад бүтээн байгуулалт хийл гэж болно. Орон даяар. Тийм балам орж ирсэн шүү дээ. Тэгээд тэрийгэ буцааж татаж авсан. Тэгэхээр зэрэг тэр бол ерөөсөө нөгөө түрүүний үнэнийхээ ямиг 2 дахин ямтхан өгөөд 2 дахин хүнтэй одоо гүүр зам хийлгээд тэрийгэ тэгтээ зөвхөн Улаанбаатар биш орон даяар ингэж завааруулж хаяад сүүлдээ мөнгөний хяналтгүй болоод ийм аюултай юм оруулж ирж байсан шүү. За тэгээд энэ чинь энэ дэр нэг байгаа. Зоологч зөв хэлж юм л та. Гэхдээ дөрөв баярмаа нэг яг гол юуг нь хэлсэн л та. Энэ нөгөө мөнгө бөөнөр нөхцөл нь болвол за окей. Одоо тэр 11 онд 500 тий 550 сая доллар аваад идсэн хүний мөнгийг идсэн бол за дараа нь бид нар өөрөөсөө үнгөө. Хэрвээ одоо бид нар үнгөө өгөх бас нэг үндсэн суурь нөхцөл хэрвээ 10 миллиард долларыг яг манай зоологчны ярьсан бүтээн байгуулалтанд зарцуулдаг нэг бөөнөр нөхчүүл бид нар тэгвэл одоо за ашиг одоо энэ тэр цангих одоо оновч хараа ямар юм тэр одоо 5 юу байх шиг байгаа. Орд газар тий одоо тэр бор толгой тэр гэдэг тэндээс аваа гэж. Тэгэхээр ихгүй байгаа байхгүй. Энд чинь бол нэг тухайд жилдээ ингээд жохон төлбөр орж ирэл тэрийг идэж уугаад бас манай төсвийн сорхог нөх юм л асуудал гэж усууд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол их том тийм зарчмын маш том ялгаатай асуудлууд байгаад байгаа маа. Тэгээд ер нь одоо энэ жоо их оронч байхгүй бол одоо ерөөсөө ингээд нэг юм муухай юм аваад. Ер нь нам хамаагүй болчихжээ. Хулгайч бишээрэл хуваагддаг болсон байна. Тэгээ энийг одоо хэн ч ярьдаггүй. Авилгачд хулгайчд нэг талдаа гарч байгаа шиг байна. За Монгол улсын ерөнхийлөгч бол зөвхөн шаардлага тавьж байгаа шүү дээ. Тэгтэл яаж юм? Монгол улсын ерөнхийлөгч хуулиар бол цорын ганц нэр хүндийг хамгаалсан субъект шүү дээ. Бүх ард түмнээс сонгогдсон. Тэгэхэд энэ олон торолыг энэ олон хүмүүс хөслөөд яаж ажиллаж байна? Өдөр шөнөгөл одоо хараар бодох гэж оролдож байна шүү дээ. Энийг бол аюулгүй байдлын байнгын хорон дээр ярих ёстой зүйл гэж бодож байгаа юм. Их хурлын гишүүнүүд Астонгийн ган батайг ус өнөөдөр өрсөн боловчээс амжсангүй болтоо. Гэхдээ та нүхтэй адилхан болоос үйл санаатай яваад байгаа. Тэгэд энэ хүн бас их хурлын чуулган энэ дээр хит хитэн бас анхаарал татгууц мэдээлэл хийсэн. Тэр дундаа яг энэ харбины гэрээтэй холбоотойгоор энэ юу н гишүүдчүүд мөнгө тараацсан юм биш үү? Тэр ч бод ордон дотор одоо цүнхтэй мөнгө тараацсан гэж би сонсоод байгаа шүү гэж хэлж ийсэн дээ. За тэгэхээр одоо хариуцлага ярина. Гэм буруутай этгээдүүд нь бол ернээсээ л тодорхой байна.
Яг уу тэр 60% хаацалдаг гэж болно. Би нэг жишээ хэлье гişүүдээ зочдоо. Энэ нисхийн армагт одоо маш их олон байшин барилга өргөж байна. Богдуулын ам бол бүр дүүрчлээ тансаг хаусаар. За одоо энэ 5 богдуулын энэ нөгөө Мөнхатагийн одоо харахаар сард 300-аас 500 том оврын жибүүд. Одоо өөрөөр хэлэх юм бол Land 300, Lexus 600 гэдэг үлээ. Бисээ машин мэдгүй бол мэдэхгүй. Тэгэхээр энэ нүүрсний чинь хулгайны мөнгө ингээ угаагдчихж болох уу? Энэ том орон сууц айхтар том одоо юм машин болоод тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол энэ чинь мөнгө угаач юм бол гэмт хэрэг шүү дээ. Энэ чинь нэгдсэн үндэсний байгууллагын хориотой зүйл байгаа. Тэгэхээр яг одоо яг ийм нүүрсний хулгай чинь Оросын холбооноос гарсан бол ингээд тэр этгээд бол бүх назар хорт ял авдаг. Ходорковскоос ахвал одоо хүртэл энэ ялан цаагс нь үйлчилдэг. Хятад өчүүгүй цааз. Тэгээ бид болохоор одоо ингээд өрөөсөө ингээд энэ байдал юм шиг ингээд бодоо яваад байдаг. Тэгэхээр одоо хилцүүлгийн цагмаач өөр нь өндөрлөл хийшээ хандж байна. Гин буруутай этгээдүүд нь бол сая та нар яриан дээр ч гарлаа, зургуудаар ч гарч байна. Яригдаагүй ч улсууд байна. Эднээс төр нь яг ямар ял зэмлэл өгөх ёстой юм бэ? Энд чинь дараагийн одоо этгээдүүд нь маш том сургамж тий бас юм жишгэл болох гээд байна л та. Яг үгүй хууль тогтоох дээр байгууллага. Хууль тогтоох байгууллага, улсын хурл. Улсын хурлаар зөвшөөрөл олгуулж байгаа тэрнийхээ дагуу хилцээрээ хийгээд хийсэн хилцээрийн дагуу компани гэрээ байгуулчлаа шүү дээ. Тэгэхээр хэн буруутай юм? Ингээл буцаад нөгөө бухдаг гэдэг шиг барьцгүй байхгүй. Тэгэд та нар өөрсдөө улсын хурл чиглэл өгсөн шүү дээ. Тэгээ нөгөө улсын хурланд алдаатай чиглэл өгсөн юм гэрээ нь ямар болсон сонсохоор сонсохгүй гэдэг. Тэгэхээр ер нь бол би бол улс төрийн хариуцлага гэж бодож байна. Улсын хурлын гишүүн гэдэг хүн ер нь ямар ч шийдвэр гаргасан Монгол улсын эрх ашиг нийлбэр дүнгээрээ хаана байна вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол олон тохиолдолд мэдээлэл мэдлэг цаг хугацааны хайчинд ороод энэ чинь ямар ч хүний нэг юм массын сэтгэхүй гэж биш сүргийн. Одоо ингээд намаараа явцсан над чинь мэддэг хүмүүс нь мэдж байгаа дарга ингээд явж байгаа. Тэгэл одоо ганцаараа нэг сондгороод байхын хашийн тэгэл дэмжээл явъя гэдэг зүйлээс болоод эх орноо алдагдлалд оруулж байгаа. Энэ дээр бол бид нар одоо ёстол анхаарч хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгээд би бол улс төрийн хариуцлага байх ёстой гэж бодож байна. Өөр одоо яах ингээд одоо тэгэнгүүт наач хурлын юуны өгсөн чиглэлийн дагуу гэрээ хийсэн, тэр нь ингэсэн тэгсэн. Тэгэл ингээд мэлзэн шүү дээ. Тэгэхээр энэ гэрээ чинь дөнгөж эхэлж байгаа. Одоо айхтар их юм зараагүй байна. Би энэ дээр нэг асууж юм болохоор сонсоод шалгаад сайжруулах юм бол сайжруулах хэрэгтэй. Би энэ дээр нэг асуу та товч хариулъя. Энэ нүүрсний мөнгө магадгүй нөгөө айхтар нэртэй жүжиг хөл өмгийн багийг санхүүжуулах те эсвэл одоо 27 28 оны сонгуулагч гэсэн ингээд намуудын санхүүжил байж болох уу? Байж болно. Тэгэхдээ над дээр чинь би тэр нөө баримтан байхгүй учраас хийх арга байхгүй. Ер нь зүгээр логикоор агуулгаараа бодоод үзэхээр одоо энэ том шин гой барилгууд тэгээ хүн худалдаж авч чаддгүй үнэтэй тэгээ ингээд хэрэгтэй хэрэггүй юм хоосон байж байгаа юмнууд чинь мөнгө одоо угаалгын хэлбэрэл орж ирж байгаа шүү дээ. Ойлгомжтой. Цаана нам гэдэг айхтар институт байна. Одоо төрийн өмч гэдэг бол иргэний өмч биш байхгүй. Төрийн өмч бол намын мэдлэг юм. Засаг барьж байгаа нам мэднэ. Тэгэхээр тэр намын дарга нар тэр уурхааг удирдлагын томилж байгаа шийдвэрийг гаргуулдаг, гэрээг нь хийлгдэг ийм байх тохиолдолд бид нар энэ эрүүл улс төр ярих боломжгүй. Тийм учраас энэ за ялангуяа Эрдэнэс 5-7 дээр бол одоо 18%-ийг иргэд эзэмшдэг. Энийг 34 болох хэрэгтэй. Нэмэлт хувьцаа гаргаж борлуулж дараагаар нь 51 болох хэрэгтэй. Эхний үед бол зөвхөн дотоодод Монголын иргэдэд дараа нь олон улсад гаргаж мөнгө олж тэгээд компани туузын захирал тэр одоо тууз бүх талын оролцоотой нээлттэй хэлэлцдэг гэрээ байгуулах гэж байгаа бол үнэ хэлэлцдэг. Тэрнээс биш тэндээс нэг дарга нар шийдээд тэрэндээ нөгөө намынхаа гишүүдийг одоо конопны машин болгож ашиглаж их хурлыг манипуляц хийдэг ийм байдлаар явах юм бол бид нар хизээч эрүүл юм руу очихгүй цаа. Нэг зүйл одоо их тодорхой болж байна л да. Энэ туулын хурдны замаас эхлээд л те. Энд ямар том ашиг сонирхол явж байна, ямар том одоо непотизм явж штэ. Дүүдээ нэг тендрийн нөгөө ихнэр нь нэг тэн юу лээ бүр энэ сүүлдээ энэ хулгайд унч бүр толгой иргэд байгаа юм чи. Ихнэр нь нэг тэг зүгийг хийгээ те. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэвэл энэ харбины гэрээ яавч зүгээр байхгүй байна гэдэг энэ бодол улам их төрж штэ. Тэгээ ер нь гадуур бас хүмүүс ярьдаг болсон. Яг шув шударгаар нэгч копи улаан
одоо төгрөгний ашиггүйгээр яг хийж харагдаач гэд бүр ийм энгийн логикийн хэмжээнд очсон байна шүү дээ. Энэ төрийн эрх мэдэлтнүүдийн одоо байгалийн баялагын ялангуяа энэ том дүнтэй төслүүдийг ард дээр нь те нийлж хулгай хийдэг чинь ерөөсөө энэ маш тодорхойлсон. Тэгэхээр хариуцлага гэхээр эргээд урагшаа явхад одоо манай сайд нар ингэж яриад байгаа шүү дээ. Бид нар өөрснөө ингээд айлын талыг хохирооцсон юм а гэж яриад байгаа тийм үү? Тийм учраас бараг ингэж жоохон хямд өгөөд байгаа ч гэдэг юм биш. Хин хохирооцсон тэгвэл. Хин манай талаас хин хохирооцсон. Эцэг холбогдогч байгаа юм биз дээ. Тэр төмөр замын хил холболтыг хин гацаасан. Тэр хүнээ ярил та. Тэр хүнээсээ хариуцлага тооцож эхлэх хэрэгтэй байхгүй бүр ингээд явбал тэгээд төр хороо гэдэг чинь энэ чинь нөгөө нотлох баримтын хэмжээнд хяналт шалгалт явна гэдэг чинь тэндээс асуудал байгаа эсхийг тогтоогоод улмаар одоо Б2 сайдын хийсэн сонсголын үр дүнд бол энд бол асуудал байна гэд холбогдох хууль хүчний байгууллагуудад шилжүүлж байгаа байхгүй юу. За тэгээд тэдний цаашаа ажиллаа хийж явах хэрэгтэй. Эхнээсээ ч тодорхой хэмжээнд үр дүн гараад тэр сонсголоос үүссэн асуудал өнөөдөр тий одоо харамсалтайгаар манай Монгол улсын спикер дээр ингээ буугаад одоо ялагдчихад татагдаад явж штэ. Тэгэхээр төр хороо гэдэг чинь өөрөө ялгаж салгаад өгнө. Тэгээ цаашаа үргэлжлүүлээ судлангууд тэнд хин хариуцлага тооцох гэдэг чинь гарч ирэх байхгүй. Энэ арбины гэрээ хилцчих үед бас тодорхой саналууд хэлж ирсэн. Тэгээ энэ дээр зарчмын нэг хоёр санал байгаа. Энэ гэрээ ил тод байх хэвээр нууцлалд орох ёсгүй. Энэ хэрвээ гэрээтэй холбогдсон ямар нэгэн авилгал ашиг сонирхлын зөрчил гарсан бол энэ гэрээ хүчингүй болох ийм залт оруулаач гэдэг санал тавьж ирсэн. Өнөөдөр бид нар оюутлогын гэрээг бас ингээд буруутай зөвч одоо ингээд маргаад сайжруулад ингээд явж байна. Энэ сайжруулж байгаа одоо энэ үйл явцын гол одоо гэрээнд хийсэн залт нь бол ил байгаа. Бид нар ямар ч хүн одоо интернетээр ороод үзэхэд оюутлогоо бид нар ийм болоод нууцын гэрээ одоо агуулгад оруулсан. Тэгээ энэ нууцтай оруулахын тулд өнөөдөр бас төрийн нууцын тухай хууль хилцээ гэж төлөвлөж ирсэн. Энтэй холбоотойгоор байгууллагын нууц гэж асуудал хийж одоо энэ төмөр замтай холбоотой асуудал байгууллагын нууц руу оруулдаг байсан бол олон улсын гэрээ гэдэг юм руу оруулаад энэ нь буцаад хоёр одоо бусад одоо харилцаж байгаа орнуудын бас нэр хүндэд бас халтаа үйл явдлууд болж байна. Хэрвээ энэ зүгээр ил тод асуудалгүй ингээд хүн болон танилцаа явдаг бол сайжруулах болцоо боломжуудыг бид нэр ард түмэн иргэд бас ярих болцоотой байтал энэ өөрөө буцаад одоо хятадын одоо хөрш орнуудын харилцааг хүртэл муудах ийм байдал руу олон улсын гэрээ гэдэг арга зал хэрэгжилж одоо оруулсан байж болцсохгүй харагдаад байна. Одоо саяхан ерөнхийлөгчийн санаачилсан их хурлын гишүүний нөгөө эргүүлэн татах тухай хуулийн төсөл. Энийг одоо маш олон гишүүн эсэргүүцэж байгаа байхгүй. Эсэргүүцж байна. Энэ ерөнхийлөгч санаачлах ёсгүйг дэхийн санаачлахын дээр чинь. Тэгэд энэ яагаад ингэж энэ одоо хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм гэхээр энэ митийн одоо юу хийцэн улсууд алдаа дутагдал хийцэн, ловер хийцэн хүмүүс нөгөө өөрсдөө хамгаалахын тулд энэ ерөнхийлөгчийн санаачилсан тэр хуулийн төслийг эсэргүүцээд байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө тэгэл дураараа дургиж яхал санаа байна л да. Тэ одоо ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох одоо боломжгүй тэр улсуудтай. Ягаад тэгэхээр их хурлын гишүүн халдшгүй дарах хэрэгтэй. Тэгээ хулгай хийсэн ч одоо хамаа байхгүй. Тэр яахчгүй. Ийм л юм л ажиглагдж байна л дээ. Тэгээд тэр хуулийн төслийг эсэргүүцээд байгаа гишүүд бол энэ ийм хийцэн улсуудын л одоо нэг төлөөлөл гэж ойлгож байна. Тэгэхээр 2 цагаас илүү хэлээ. Тэг үнэн одоо ингэж байхгүй одоо нүүрсний энэ те 50% хямдралтай гэрээ байгуулсан мөнгөний зөрүүгээ тэр нөгөө лөвөрч чинь авах гэдэг нь шүү дээ. Мөнгөө өөртөө авах гэдэг. Гэтэл нэг хятадын хуулиар маш нэр хатуу хяналттай болцсон. Бэлэн мөнгө ерөөс нааш цааш шилжүүлж болохгүй. Гадагшаа шилжүүлж болохгүй. Хятад дотроо л би нөгөө тэр мөнгө эргэлж байгаа. А тэрийг яаж оруулж ирэх вэ гэхээр одоо яг нэг Монголд барилгын төсөл эхлүүлээд за сэлбэдийдэв гэж ярьж за хувийн компаниуд зөндөө барилгын төсөл явж байгаа. Маш үнэтэй орон сууцны. Тэгсэн мөртлөө ингээ борлуулалт нь их олон нийтэд ил тод зарлагдаагүй мөртлөө зарагдаа дууссан гэж яриад байгаа. Айгүй үнэтэй одоо 7-8 саяын үнэтэй. Тэгэхээр ерөөсөө ингээ мөнгө угаалт бол яваад байна. Тэ? Одоо ингээ нөгөө гадагшаа тэр нөгөө мөнгө дундын цавчааныхаа мөнгийг одоо Монгол руу ингээ оруулж иж угаадаг юм. Тэгэхээр энийг ерөөсөө нөгөө шалах ёстой хууль хяналтын байгууллага шалахгүй байгаа. Тэгээ нөгөө гишүүд нь чийл байдаг. Одоо энийг гэрээ хийсэн хүмүүс нь чийл байдаг. Одоо
их хурл дээр шалгуулахгүй гэсэн чинь ирсэн жагсаалт ил байдаг. Одоо энэ хүмүүсийг дахиад бүр ил яри. Бүр хүн дээр нь яри. За энэ ийм ажил хийжсэн юм уу? Одоо тэгжиж улс төрийн хайрцагыг хил тооцож эднийг буулгаж жагаад дараа нь одоо тэр эрүүгийн хайрцаг хүлээлгэх шат руу явахгүй бол энийг ерөөсөн хурдл орчод байна л гэж бодож байна. Тэгээд одоо энэ боломжийг ашиглаад сэдвийн хөрөөнд зөндөл юм ярьсан чинь их хурлын гишүүдтэй нэг тийм зөвлөмж бишээ одоо нөхөрсөг зөвлөгөө гэж бодоод байна л. Юу гэхээр одоо ингээд 4 жилийн чинь хугацаа талдаа орчихлоо. 2хан жил үлдлээ. Одоо 126 гишүүдээс ч өөрх ингээд дуурч байгаа хэдхэн улсууд байгаа гэдэг. Улс төр хийх алтан боломж байна. Ард түмнийхээ талд дуурах, ард түмэндээ хайрлагдах бас нэг ийм нэг овоодоо гэж хэлэгдэх юм алтан боломжоо зөндөө байна. Бас цаг явсаар л байна. Энийг ерөөсөө ашиглахгүй байна. Та бүхэн маань зарим бүр хоорондоо ховж хөөслөө намайг тэгээ хэлсэн чи инглээ энэ юунийг асуу хоорондын дараас болиулыг бүр ингээд нэг юм хүүхдийн шин чанартай юм яриад байна. Энд чинь ард түмнийг төлөөлж байгаа юм чинь улсын хэмжээний юм яриад ингээд гоё улс төр хийх боломж стил байгаа шүү. Тийм учраас энийг одоо улсын их хурлын гишүүд маань сайн ашиглахгүй бол үжээ 2 жил ч өнгөрчихлөө дахиад 2 жилийн унтаад өнгөрөх юм бол та бүхэн улс төрийн аренагаас арчигдах нэ гэдэг энэ нөхөрсөг зөвлөгөөг л одоо хэлмээр санагдчихжээ. За цаг дууссан. Одоо яа нэдүүлээ. Юусе ганцхан өгүүлбэрээр өнөөгийн ярилцсан нүүрсний сэдвэнийг дүгнээд нэг базаад нэг та бүхэн байр суурь илэрхийлж гтээ. Ягаад гэвэл хэдүүлээ цаг 30 минут болцсон. Тэгээ яг сүүлийн хэдүүлээ сормуудаа бас ах ив найртай хуваагаад авъя гэж бодож байна. Улсын их хурлын гишүүн Зов Жаргал. Ямар нэгэн асуудал ярихад энэ бүлэг улс төрч, энэ бүлэг улс төрчдийн хоорондын тэмцлийн хэрэгсэл бодмооргүй. Ерөнхийд үндэ Монголын эрх хашааны гэдгийг л анхаарах хэрэгтэй байна. Саяны дээр ерөнхийлөгчийн гишүүнийг эргүүлэн татчих гэсэн тийм. Энийг бол фракц хоорондын тэмцэл гэж би ерөөс харахгүй байхгүй. Энэ зүгээр эрсдэлтэй байж болно, хэрэгтэй бас байж болно. За нүүрсний хувьд монголчууд нутагтаа баялагтай эзэн байх хэрэгтэй. Өөрсдөө олборлож чадна, өөрсдөө тээвэрлэж чадна. Тэгээд Монгол хүн баялагын эзэн болохын тулд хувьцаа эзэмш. Нээлттэй тэр компани болго. Битгий энийг хідэн дарганарт өг. Улс төрчдөд өг. Тэрнээс чинь болоод хамаг улс төрийн тогтолцоо хамаг юм чинь бузар болоод байна. Тэгэхээр Эрдэнэс 5 толгой хувьцааг нэмэгдүүлж нээлттэй болгоё л гэж уриалмаар. За улсын их хурлын гишүүн Баярмаа. Нэг эмгэнэлтэй зүйл би бол одоо ажиглаад байна л да. Ерөөсөө энэ манай одоо эрх хэрэгчид гэж хэлэх юм уу? Энэ том тоондоо бүр төрчиж. Ерөөсөө энэ 2.3 их найд байна уу? 10 тэрбум доллар байна уу? 36 их найд байна уу? Ерөөсөө бараг хамаагүй болчих. Хулгай л бол хулгай. Тэгээ энэ бол аюу эмгэнэлтэй. Энийг одоо бараг ард иргэд ч гэсэн сүулдэ ингээд нэг байдаг үзэгдэл мэт болгочих шүү дээ. Ингээд таксигаар явхад л тэртээ тэргүү дийлэхгүй гээд ингээд бүр нэг ийм юмар орцсон. Тэгэхээр энтэй бол ерөөсөө эвлэрч болохгүй. Тэгэхээр манай ялангуяа ард түмний төлөөлөл болж байгаа улсын хурлын гишүүд бол түрүүндээ одоо манай зочин бас маш тодорхой хэллээ. Улс төр хийн гэж ойлгоно уу, юу гэж ойлгоно, ард түмнийхээ талд гараач. Ард түмнтэйгээ нэг байгаач. Ард түмэнд мэдэх эрхийг нь олгооч. Ядаж өөрснөө мэдэх эрхээ олж аваач. Энэ харбины гэрээн дээр л гэж одоо хэлмээр байна. Эс бөгөөс тэр үндсэн хуулинд өөрчлөлт оруул. Энэ байгалийн баялаг бол ард түмний өмч, ард түмний мэдлэлт байна гэдэг өгүүлбэрээ худлаа тэгж цээжэд илтгэх биш авч хайчих. Эсвэл яг энийхээ дагуу тэр ард түмэндээ мэдэх эрхийг нь олго гэдэг ийм л зүйлийг. За зөвлөх инженер Дам. Тэгэхээр одоо энэ хачин ийм одоо ашиг Монгол улсад ашиггүй гэрээ хийсэн хүмүүс тэр их хурлын гишүүн байна уу, засгийн газрын гишүүн байна уу? Тэр хүмүүс ямар нэгэн байдлаар хариуцлага үүрэх ёстой. Тэрийг одоо хариуцлага үүрүүлээч. Тэхийн тулд тэр ерөнхийлөгчийн санаачилсан тэр их хурлын гишүүнийг эргүүлэн татдаг тэр хуулийн батлаач. Тэрийг одоо хэлцээч гэж уриалмаар их хурлын гишүүд. За эдийн засагт лоточор. За эдийн засгийн утгаар ярихаар одоо бүр ингээд бүр төөрөөд ингээд замраа алгуулах юм байна. Одоо ерөөсөө ингэж юм лээ. Бохирдсон живхийг бохирдсон улс төрчийг байнга сольж явах хэрэгтэй гэдэг. Ерөөсөө тэр чинь ерөөсөө зарчмал барь. Одоо АТГ-ийн дарга 6 жил явсан. Дахиад 6 жил сунгасан. Прокурор яасан. Дахиад сунгацсан. Одоо энийгээ эхлээд ерөөсөө болий. Ерөөсөө ингээд тэгэхгүй бол эн чинь нөгөө хууль сахиулах тэр нэг энэ гэмт хэрэгтэй тэмцэл байгуулагч нь ажиллахгүй болчихлоо шин. Санхүүгийн шинжээч Мархуу. Яг зөв миний хувьд бол 22 оноос хойш бараг ярьж байгаа шүү дээ. Төрийн тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол системийн том өөрчлөлтийг одоо үндсэн хуулийн аргаар хийхгүй бол
төрийг хяналттай болгоё тий. Одоо энэ парламентын сонгодог парламентын жинхэнэ одоо сонгодог парламентын хэлбэрийн хэв шинжийг бий болгоё гэж бас ардтамжаа сонгодог үеийн танхимтай хяналттай ийм болохгүй бол энэ нөхдүүд маань одоо болохгүй нэ. Одоо ер нь цусыг хэлж шít. Тийм учраас одоо энэ чиглэлд бид нар бас энэ улс төрчид маань завгуул байдаг баг. Парламентын гишүүд маань энэ системийн өөрчлөлтийн тал дээр одоо маш их сайн судалж энэ дээр бас их дуу хоолойгоо гаргаж энэ чиглэлд ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ нэг дилемма гэдэг чинь ингээд хаашааш гарах гарцгүй болчихдог. Яг тэгэхээр тэр чинь чиглэл өгөөд санга гэж өөрөө парламентын гишүүн байхгүй. Өөрөө хянаж хизээж байхгүй. Энэ болж утгагүй байгаа юм хийгээд байгаа нөхдүүд чинь өөрөө парламентын гишүүн байх хэрэгтэй. Өсөө өөрөө хяндаг тийм тогтолцоо дэлгээ тааж байхгүй. Тийм учраас энийг бид ер нь одоо хизээ хийх юм бол одоо хийх л хэрэгтэй байна. Энийг хийгээд бид нар ингээд нэг хяналттай төртөө болчихвол энэ болгон энэ хулгай зэлгээ том асуудал бүгдээрээ зэгсэрчин. За баярлалаа. Ямарсан тэгээд зөвхөн харьбины гэрээ бус ер нь л энэ нүүрстэй холбоотой бүх гэрээнүүдийг ил болох цаг нь болсон. Тэр нь одоо түр харуу байна уу, хяналтын сонсгол байна уу? Ер нь ард иргэд бас мэдэх юм а би мэдэх цаг нь босно гэж бодож байна. Нөгөө талдаа энэ их том мөнгө угаалтыг тагнуул цагдаа АТ-г одоо хууль ёсны байгууллагуудаас анхааралтай аваасаа тэгээд 27 28 оны сонгуул болсон ч гэсэн их хурлын бас энэ цөөн ч гэсэн бас шудраг гишүүд байгаа талархалтай хандж байгаа шүү. Тэгээд бидэнтэй бас хамт байж өнөөдрийн бас энэ хилцүүлгийн мөн чанарын талаар үзэл бодлоо илэрхийлсэнд баярлалаа гэж хэлье да. За тэгээд ажлын амжилтыг хүсье тийм ээ. Амин димээр баялаг нэмэлт сахарын агуулмжгүй шимт жимсний нухаш худалдаанд гарлаа. Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Focus Zero Marathon. Итали Парис Контиса Дирада баярын ширээний чимэг. Хэлбэр хөрөнгөлөл хариултаа хадгалын үйлчилгээгээр 26 мянган төгрөг цуглуулад нэмж 26 мянган төгрөгийн урамшуулал аваарай. Худалдаа хөгжлийн банк. 100 жилийн түүхтэй Канадын Jameson брэнд жирэмсэн болон хөхөөлөгчүүдэд зориуллаа. Ургийн тархины хөгжлийг дэмжих үйлдэлтэй. Бифидо амттай байгаль ээлтэй савлгаа. Эрүүл гэдэс эрүүл дархлаа. Гэр йогурт. 100 drink before party. Уухын өмнө илгээ хамгаал. Илэг хамгаалах бүтээгдэхүүн 100 drink. Bison grass. Zoo soda. Модыг чинь асан. Астрын нэрийн хуудас Акер. Олон хүний итгэл найдварыг тээн өндөр хариуцлагатай ажил хийж байгаа учраас би өчүүхэн зүйл дээр ч алдаа гаргахгүй төгс гүйцэтгэлтэй ажиллахыг хичээдэг. Ямар ч үед хамгийн найдвартай, хамгийн тав тухтай, хамгийн шилдгийг сонгодог. Шингээх чадвар, шингээх хүрд хамгийн сайн, хөвөн зөөлөн, байгалийн гаралтай материалаар хийгдсэн Kotix мини сонголт. Эндар сайхан аргагүй л юм. Тэгвэл хамт Calvin амтлах уу? Өнөхөр сайхан уншиж. Сандерс сайхан яриа өрнөлдөг. Calvin. Зүүн-зүүнээр бодлогоочсон чанар. Хурд хүч, авхаач самба, тэсвэр хатуужин шаарддаг спортод түүштэй өрсөлдөн гэдэг амаргүйч би бууж өгөлгүй өдөр бүр зорилгынхаа төлөө тэмүүлдэг. Ямар ч үед хамгийн найдвартай, хамгийн тав тухтай, хамгийн шилдгийг сонгодог. Шингээх чадвар, шингээх хүрд хамгийн сайн, хөвөн зөөлөн, байгалийн гаралтай материалаар хийгдсэн Kotix мини сонголт. Drink after party. Уусны дараа илгээ түлжүүл.
элэг хамгаалах бүтээгдэхүүн 100 drink. Bison Grass. Зүү сода модыг чинь асан. Таны дуртай коктейл юу вэ? Эспрессо мартини. Хүссэн газраа хүссэн коктейлөө оо. Punch Club. Мөсөө мартва. Вифито амттай байгаль ээлтэй савлгаа. Эрүүл гэдэс эрүүл даргалаа. Гэр йогурт 100 жилийн түүхтэй Канадын Jameson брэнд жирэмсэн болон хөхөөлөгчүүдэд зориуллаа. Ургийн тархины хөгжлийг дэмжих үйлдэлтэй. Хэлбэр хуримтлал хариултаа хадгалын үйлчилгээгээр 26 мянган төгрөг цуглуулад нэмж 26 мянган төгрөгийн урамшуулал аваарай. Худалдаа хөгжлийн банк. Итали Нарс, Контиса Дирада, баярын ширээний чимэг.